Тусгаар тогтнол ба батлан хамгаалах Монгол улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого сэдвт эрдэм шинжилгээний хурал Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар батлан хамгаалахын хамтраад зохион байгуулж байна. Ингэх шаардлага үндэслэл байгаа гэж хувьдаа бодож байгаа юм. Ягаад гэвэл зэрэг Монгол улс төрийн батлан хамгаалах бодлогоо нэлээд цогцолж, эмхэлж, журмалж батлан хамгаалах салбар зөвсгөгчний холбогдолтой хууль эрх зүйн баримтчгийн сэргээн шинчилж бас нэг уур амьсгал оруулсан энэ үед одоо бидэнд байгаа хамгийн чухал зүйл болох тусгаар тогтнолын асуудлаа энэ хүрээндээ ярих ийм цаг үеийн болж өнөөдөр энэ эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа юм байхаа гэж одоо би бодож байна. Ер нь бол Монгол улс төрийн цагцтай цэргийн бодлого баримтлахыг эрмэлзэж ирсэн. За энэ улсын их хурлаар батлагдсан сүүлийн үеийн баримтчгүүдийг Монгол улсын ерөнхийлөгч батлан хамгаалах салбар, батлан хамгаалах яаманд хүндэтгэлтэйгээр хүлээлгэж өгнөлээ. Энэ бол одоо бас нэг энэ бодлого цогцолж эмх журамтай болсны нэг илэрэл байхаа гэж ингэж бодож байна. За ер нь Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой асуудал бол Монгол улсын төр засгийн бодлого, манай батлан хамгаалах салбар, ерөнхийлөгчийн одоо хөргөлж хараа хяналтанд ор байдаг ийм асуудал. Энэ бол үргэлжил эгзэгтэй байдаг, үргэлжил тодотгол хийх шаардлагатай байдаг ийм бодлогоо гэж би ингэж боддог юм. За энэ жил одоо бид өнөөдөр энэ эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа асуудал бол үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо бас сэргээн мандуулсны 105 жилийн хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэний босгон дээр одоо энэ асуудлаа хамтарч ярилцаж байгаа нь бас их зүйтэй болоо бодлого юм болоо гэж ингэж бодож байна. За үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг бол нэгэнт одоо энэ хүрээнд байгаа учраас бид тодорхой ойлголттой байгаа. Энэ асуудал бол өнөөгийн энэ одоо орчлон ертөнцид өдөр болгон өөрчлөгдөж байгаа асуудал гэж би хувьдаа боддог юм. Өнөөдөр нэг асуудал гарч байхад маргааш бол заашгүй дахиад нэг асуудал гарч байдаг. Ийм цаг үед бид амьдарч байна. Энэ бол тусгаар улс орны маань тусгаар тогтнолтой бас яхаарахгүй холбоотой ийм бодлогоо. За бид улс орныхаа тусгаар тогтнолыг хангах олон тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах ийм олон салбартай гэж хэлэхүү салаа ийм бодлогууд байдаг. Энэ бүхнийг одоо эмх цэгцтэй болгож нэг дөрөнд оруулсан явдал бол чухал асуудал болжээ гэж хувьдаа бодож байна. За ингээд манай үндэсний аюулгүй байдал бол тусгаар тогтнолын асуудал бол хамгийн түрүүнд бид одоо хоёр хөрштэйгөө гадаад хамтын ажиллагаатайгаа одоо холбож ингэж авч үзэж ярьдаг. Манай батлан хамгаалалт салбарын гадаад хамтын ажиллагаа бол нэлээд төлхөө хөгжсөн ийм хамтын ажиллагаа гэж би хувьдаа боддог юм. Энэ салбарт одоо та бүхэнтэй хамтарч ажиллаж байсны хувьд бол манай гадаад хамтын ажиллагаа бол нэлээд цогцорсон. Даайлангуй 2000-аад оны төвшөнд Монгол улсын төрийн бодлогын дагуу, төрийн цэргийн бодлогын дагуу бид олон улсын инхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн энэ явдал бол манай зөвшөөрөгчний нэр хүндийг өргөсөн, Монгол улсын нэр хүндийг олон улсад өргөсөн ийм чухал асуудал болсон. За тийм учраас гадаад хамтын ажиллагаа гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай ихээхэн холбогдолтой ийм зүйлээ гэдгийг бол та бүхэн надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. Тэнцвэртэй гадаад хамтын ажиллагаа явуулах энэ асуудал бол бас манай төрийн цэргийн бодлогын нэг үндэс нь болж өнөөг хүртэл явж ирсэн. За энэ бүхний тухай өнөөдөр одоо бид манай энэ салбарын эрдэмтэн мэргэд тэ хамтарч санал бодлоо солилцож эрдэм шинжилгээний хурлаан явуулах нэ. За ингээд өнөөдрийн энэ эрдэм шинжилгээний хурлыг нээснийг зарлаж байна. За манай энэ эрдэм шинжилгээний хурал Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга баяр сайхан оролцож байгаа. За ингээд манай энэ эрдэм шинжилгээний хурлыг нээж хөвгөлж өгнө үү гэж баяр сайхан даргаас хүсье.
Монголчууд улс үндэстний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний түүхэд 105 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа. Монгол улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах сэдвт эрдэмчилгээний баг хуралд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг мэдчилье. Манай ард түмэнд өнгөрсөн 100 тохиосон хамгийн чухал үйл явдлын нэг бол эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргээсэн түүхэд үйл явдал бөгөөд энэ түүхэн үйл хэрэгт Монгол газар нутагт үе хүчтөрөн гарч байсан Монголын шилдэг эх оронч зоригтнуудын тэмцэл, монголчуудын улс үндэстнээ гэсэн алтан уургийн уламжилт хэрсүү бодлого онцгой түүхэн үүрэгтэй байсныг юуны өмнө тэмдэглэе. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний энэ түүх бол монголчууд бусдын хүч төрсөн төрөмгөлийн эсрэг бараг 300 дараалан төр улсынхаа уламжит бодлого, газар нутаг, хүн ардаа өмгөөлөн тэмцэж ялан мандсан хамгийн урт баатарлаг тэмцэл гэдгийг түүх харуулж байдаг. Монголчуудын эрх чөлөө бие даасан байдлын амин сүнс болсон төр улсаа аюулгүй байлгаж асар их үн цаг хугацаагаар олдсон тусгаар тогтнол эрх чөлөөг хамгаалan батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний хинтээч хязгаарч хуваалцшгүй ариун үүрэг юм. Монголчууд өдөгөөс 105 жилийн тэртээ цагаагчингахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр төр улсын бүх бодлого үйл ажиллагаагаа тусгаарлан сэргээсэн Азийн анхны улс болсон онцлогтой. Тэр түүхэн цаг үеэс хойш манай батлан хамгаалах бодлого Монгол төрийн байнгын түшиг соргог манаануулж үеийн үед энэ түүхэн үргэн амжилттай гүйцэтгэж ирсэн уламжлалтай бодлогын нэг байсаар иржээ. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого сэдвт эрдэмшилгээний баг хурлын зорилго бол туулж өнгөрүүлсэн түүхэн эргэн харах. Одоо болоод ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн авч явах гарц шийдлийн талаар эрдэмтэн судлаачдын саналыг өргөн олон түргэх их түүхээ хойш үедээ сурчлан таниулахад чиглэж байгаамаа. Энэ удаагийн эрдэмшилгээний баг хуралд судалгааны 3 үеийн төлөөлөл оролцож тусгаар тогтнолын ач холбогдсон талаарх өн эртний түүхийн уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг ярилцсан хэлэлцэж байгаа нь онцлог болно. Мөн энэ хурал Монгол Улсын буурал түүхийн түмэн нугалаад эдрээт үеэс өнөөгийн тусгаар тогтнолсон арчилсан эрх чөлөөт бүрэн эрхэт улс болж чадсан, цааш тусгаар тогтнолоо эрхэмлэн халбалж хөгжин сэсрэхэд батлан хамгаалахын бодлого, ач холбогдол гүйцэтгэх үүрэг, дэлхийн нийтийн жишг, хандлага зэрэг олон сонирхолтой сэдвээр үр дүнтэй ач холбогдолтой хэлцүүлэг болно гэдэгт итгэж байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэж, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг нэгэн бие тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа омартан Монгол түмний нийтлэгээр ашигт үнэнч явж түүхийн алтан аргамжийг тасдахгүй авчирсан өвөг дээдсийн надын уламжлалыг залгамжлан явах нь иргэн бүрийн тэр тутмаа батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нэн тэргүүний эрхэм үүрэг юм. Монгол улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргээсний түүхэд 105 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа Монгол улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах удирдахт эрдэм шинжилгээний хурлыг нээгсдийн мэдэгдэе. Тавигдах гэж байгаа илтгэлүүд энэ илтгэлийг тавих гэж байгаа манай эрдэмтэн мэргэд энэ хүмүүсийг харахад өнөөдрийн манай хурал бол их сонирхолтой, өгөөжтэй, өрөөшгтэй хурал болох юм байна гэж би ингэж бодож байгаамаа. За ингээд одоо бас Монгол улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын банкны хорооны дараах улсын их хурлын гишүүн Инх баяр хүргэж үгэлнэ. Өнөөдөр үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 105 жилийн ойд зориулан хийж буй Монгол улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого сэдвт эрдэмчлэгээний баг хуралд оролцсон үг хэлэх болцоо олгосон талархал илэрхийлж байгаагаа талархаж байгаагаа илэрхийлье. Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачтай өнөөгөөс 105 жилийн өмнө Монгол турхтны тэргүүлэх шилдэг эх орончид манлайлан өдөлж амжилтанд хүрсэн үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монгол түмэн харийн дарлалаас салж туург тусгаар улс орноо улс болон хөгжих хүн төрөлхтний зүй тогтолт хөгжлийн замд хөл нийлүүлэн явах бүрэн эрхээ олж явах их аян ихэлсэн билээ. Энэ хувьсгал Монголын ард түмэнд олон шин зүйл сайн сайхан боломжийг нээж өгсөний дотор хамгийн гол нь манж гүрний үед мартагдах шахсан төрч ёсны цэргийн уламжлал цэрэг их хуранч үзэлт цэргэн мандаж Монгол түмэн орчин үеийн цэрэг аримтай болох эхлэл тавигдсан юм а. Эрхэм нөхдөө Монгол улсын хүрээлсэн аюулгүй байдлын орон зайд цэрэг улс төрийн эрс өөрчлөлтүүд гарч бүс нутгийн болон манай улсын үндэсний аюулгүй байдал нөлөөлөх
олон шинэ хүчин зүйл бий болсоор байна. Их гүрнүүд хоорондын харилцан ойлголцол нэмэгдэж, хамтран ажиллах, нийтийг хамарсан аюулын эсрэг нэгдэн тэмцэхийг эрмэлзэх болсноор бүх нийтийн болон цөмийн дайны аюулыг сэрэмжлэн хойшлуулсан билээ. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улс, НАТОгийн орнууд болон Оросын холбооны улсын хооронд зөрчил сөргөлдөө хурцлах шинжтэй болж, үүнтэй уялдаатайгаар Оросын холбооны улс бүгдээр Хятад улсын батлан хамгаалал салбарын хамтын ажиллагаа ойртон нэгтрэх болсон нь манай орныг хүрээлсэн аюулгүй байдал, геополитикийн орон зай, орчинд хүчтэй өөрчлөлт гаргахад хүргэж болсошгүй улам ойлгогдох боллоо. Энэ шинэ нөхцөл байдал нь улс төрийн арчилсан тогтолцоог гүнзгийрүүлэн, зах зээлийн эдийн засгийн харилцааг бүрдүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээгээр шинээр бий болсон аюулгүй байдлын гадаад дотоод орчин тохирсон төрийн цэргийн бодлогыг оновчтой тодорхойлон, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоогоо бэхжүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах зэрэг олон чухал зорилтыг бидний өмнө дэвшүүлэн тавьж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай орны цэргийн эрдэмтэн, судлаачдын зэрэгцээ бүх салбарын мэргэжлийн хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, зөвлөмж ихээхэн ач холбогдолтой юм. Энэ үүднээс навч үзвэл өнөөдрийн баг хурдан цаг үеэ олсон чухал үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тус хурлын зорилго нь улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтүүд нэг танхимд уулзан ярилцаж, тэртээ 105 жилийн өмнө болсон үндэсний эрх чөлөөний хувьсгалын учир шалтгаан, мөн чанар, үр дүнг, өнөөгийн олон улсын цэрэг улс төрийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, тулгамдсан чухал асуудлуудтай холбон авч үзэж, санаа бодлоо чөлөөтэй солилцох, улмаар төрийн батлан хамгаалах бодлогыг боловсронгуйлахад тусдын болох хууз, шин санаа, үзэл бодлыг дэвшүүлэн тавих, үүний үр дүнд төр засгийн удирдлагад танилцуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй санал зөвлөж боловсруулахад орших байх гэж бодож байна. Эрхэм мөндөд эрдэмтэн судлаачтай, миний бие улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны даргын хувьд төрийн батлан хамгаалах бодлого, түүний дотор төрийн цэргийн байгууллагууд болох зэвсэг хүчин, хэлийн цэрэг, онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны шинжлэх ухааны үндслийг сайжруулах, зорилго бүхий аливаа санал салаачдыг байнга дэмжин ажиллахыг эрмэлзэж байдгаа дархимдуулахыг хүсэж байна. Ингээд энэ хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн манай тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхнийг хурлаар хэлж буй асуудалд нухстаа хандан анхаарал татсан чухал илтгэлүүд тавьж, үнэтэй дүгнэлт, шин санаануудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төгсгөлд нь энэ хурлыг зохион байгуулж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн тамган газар, үндэсний батлан хамгаалах их сургууль болон манай улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаач та бүхэнд талархал илэрхийлж, улс их орноо гэсэн сайхан сэтгэл, хичээл зүтгэлтэй үргэлж амжилттай байхыг өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол төрийн сүл тиймэр үрд Мандан Бадрага анхаарал тавьсанд баярлалаа. үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн мэндийг дэвшүүлж та бүхний амьдралд ажил төрөлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За би шинжлэх ухааны активын түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтнийг ажилтан Үлзий Баатар гэж хүн байна. Тэгээ энэ удаа энэ сэдвтэй холбогдуулаад энэ үндэсний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу гэдэг ийм цоврал өгүүлэлээс эхний хэсгийг төлөвлөх гэж байгаа юм. Тэгээ яг энэ багтаамж ихтэй учраас бид энэ 30 минутанд бол нэлээд базаж ярина. Тийм учраас та бүхнээс үлчилээч. За монголчууд бол энэ асар их баялаг төвхтэй улс. Тэгээ бидний энэ түүхийн баялаг энэ уламжлал бол бидэнд асар их сургамж үлдээсэн. Тийм учраас бид нар түүхийг сургамж гэж ярьдаг. Бид нар харин энэ сургамжаасаа ямар төвшөнд
нөгөөг нь олж харж өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа юм байна гэдгийг нь бас бидэнд бас ахаад сургамжуулж үлдсэн ийм төвхтэй ард түмэн. Тэр монголчууд зөвхөн монголчуудынхаа одоо амьдран байгаа газар нутгийн хэмжээнд түүхийг бүтээсэнгүй. Бид дэлхийн энгээр түүхийг бүтээж гисэн улс байж байгаа. Тийм учраас Монголын түүхийг ярихад Евразийн түүх тэр чигээр далайн орнуудын түүх яригддаг ийм асар баялаг түүхтэй ор. Тийм учраас бидний энэ үлдээсэн түүх, энэ үлдээсэн сургамж бол зөвхөн монголчуудын биш, нийт дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг. Тийм ч учраас ерөн сүүлийн үед Монголын түүхийг судлах, энэ Чингис хааны тогтоосон дэг, ёс, түүнээс уламжлагдсан өвийг судлах ажил бол эрчимтэй хийгдэж байгаа гэдгийг та бүхэн бас өөрсдөө сайн мэдж байгаа. Бид нар өөрсдөө олон улс орнуудыг үндэсний аюултай байдалд оруулж байсан. Том үндэстнүүдийг, угсаатнуудыг өөрсдөө эрхшээл мэдлэл оруулж маш олон тооны үндсэн өөрчлөлтүүдийг хийж явсан ийм ард түмэн. Тэгэхээр би энэ удаагийн илтгэлдээ монголчууд өөрсдөө хизээ хэрхэн үндэсний аюултай байдалд орсон юм бэ? Түүний үе шат нь юу, гол шалтгаан нь юунд байсан? Түүний үр дагавар нь юу байсан? Тэр үндэсний аюултай байдлаас гарахын төлөө бид нар хэрхэн тэмцсэн? Тэр ямар үе шатыг давж туулсан гэсэн зүйл дээр та бүхний анхаарлыг хандуулах гэсэн юм аа. За тэгэхээр манай үндэсний аюулгүй байдлын хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ үндэсний аюулгүй байдал гэж юу вэ? Язгуур эрх ашиг гэж юу вэ гэдгийг маш сайхан тодорхойлсон. Одоо эндээс бол бид нар өнөөс өөр нухагтан олж харахгүй байна. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд, үндэсний аюулгүй байдлын хуулийн хүрээнд бидний өнгөрсөн түүхэнд энэ үйл явц хэрхэн өрнөсөн? Яг энэ язгуур арх ашиг хэрхэн алдагдсан? Тэр язгуур эрх ашиг алдагдаад бид нар үндэсний аюултай байдалд ороход ямар үр дагавар учруулсан бэ гэдэг дээр эхлээд хэдэн зүйл хэлэх гэж байгаамаа. Тэгэхээр ямар нөхцөлд үндэсний аюултай байдал үүсэх юм бэ гэсэн нэг асуудал байна. Үндэсний аюултай байдал дотоодд үүснэ, гадаадд үүснэ гэдгийг бид сайн мэднэ. Тэгэхээр энд бол бид нар хамгийн гол нь дотоод зөрчил. Түүнийг хүчирхийлэлээс шийдэхээс өөр аргагүй төрсэн энэ цаг үе бол үндэсний аюултай байдлын хамгийн гол эхлэл сурвалж нь байж гэж манай түүхнээс үзэж болохоор байна. Энэ хагарал тэмцэл бол үндэсний дотоодод энэ улс төрийн ужгирсан хагарлыг бий болгодог. Энэ ужгирсан хагарал бол нийгмийн төрийн нэгдмэл байдлыг сулруулдаг. Одоо энэ хэд хэдэн шалтгаануудад та бүхэн харж байгаа. Хамгийн гол нь нийгмийн задрал хяналтгүй болдог. Задралын үйл явцыг бид хянж чадхаа байдаг. Ийм нөхцөл байна. Тэгэхээр нийгмийн задрал хяналтгүй болчоор нийгмийг нэгтгэх хүч нь сулардаг. Энэ бол одоо бидний дотоод энэ үндэсний аюулгүй байдал үүсэх, үндэсний аюулгүй байдлын нөхцөл бий болох энэ гол сурвалж болж ижээ өнгөрсөн төв. Гадаа талдаа юу гэхээр орчин тааламжгүй болно ойлгомжтой. Зэрэгэлдээ орны зүгээс манайхд ямар нэгэн байдлаар эзэн төлөмгөөлөх бодлого эрчимтэй явуулахад бид өөрсдөө тэнүүсээ хамгаалах чадваргүй болчихыг энэ байдал байж. Тэгэхээр ийм байдалд бол монголчууд орсон тохиолдол байсан уу гэхээр байсан гэдэг дээр одоо ярих юм. Тэгэхээр үндэсний ийм аюулт байдлаас гарах боломж хизээ үрдэх юм. Ямар нөхцөлд энэ үүсэх вэ гэсэн бас нэг үлэг асуудал гарна. Тэгэхээр энэ хамгийн гол зүйл бол тэр үндэстэн амьдрах, төсжүүлдэх, өөрсдөө аюулт байдал бий болчлоо гэдгээ ухаарах, танин мэдэх энэ үе ба. Энийг мэддэггүй. Зүгээр байгаа байдлаараа ойлгоод явдаг. Гэтэл энэ хямралт байдал үүсчихсэн. Бид болохоо байсан. Үндэстэн оршин амьдрахад аюул тулгуурлаа гэдгээ бид өөрсдөө цаг тухайгаар нь ухаарч явсангүй төгөн сургамжаас харахад. Энийг түүхийн алдаанаас өөрсдөө сургамж болгож авч ийсэнгүй. Тэгээд энэ дотоод аюултай задарчихсан байдлаа үндэстнийхээ нэгдлийг хангаж иж
сахин биелүүлэх ийм үйл явцаасаа бид бас сургамж авах учраас ийм нөхцөлийг бий болгосон цагт энэ үндэсний аюулгүй байдлаас гарах боломж олж чадах юм байна. За тэгэхээр монголчууд ямар тохиолдолд хизээ үндэсний энэ аюултай байдалд орж ирсэн бэ гэдэг дараагийн нэг асуудал байгаа. Манай их эзэн Чингис хаан болвол одоо бидний Монгол туурахтны нэгэн тугийн дор нэгтгсэн хүч хэрэгжин мандах үндэс суурийг тавьсан манай эцэг одоо бидний оройн дээд шүтэн хүн. Их Чингис хааны байгуулсан нэгдсэн Монгол улсын суурин дээр дэлхийн түүхийг тодорхойлсон Монголын их эзэнт гүрэн цогцлон боссон. Тэгээ энэ Монголын их эзэнт гүрний энэ өв хожимын одоо энэ 1000 жилийн нийт хүн төрөлхтний хөгжлийн үндсэн хөрсөн улс төр цэрэг эдийн засаг гадаад харилцаа худалдаа соёл нийгмийн байгууллал түүний дэг журмынх нь гол загвар болсон гэдгийг одоо дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч энтэй одоо мархаа болсон. Энийг судлыг гэдэг дээр одоо нэгддэг болчихсон юм байгаа ш. Тэгвэл энэ мянганы түүхийг бичгэд нөлөөлсөн энэ ард түмэн өөрсдөө яагаад бууранд оройтсан юм бэ? Түүний гол үндсийн шалтгаан нь юу болсон юм бэ? Гэдгийг бас олон эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судалж үзтгээ. Олон санал дүгнэлт гаргасан. За энэ удаа би бол энэ дор өгүүлэх хоёр зөрчлөөс энэ манай монголчуудын хэдийн энэ хөгжилд сөрөг үр дагавар учруулсан үйл явдал өрнөсөн болов гэж үзэдгээ та бүхэнтэй санал хаваалцах гэж. Нэгдүгээр Чингис хаан хасар хоёрын зөрчил гэсэн ийм зүйл байгаа. За энэ зөрчлийг бол бид мэднэ. Гэхдээ монголчуудын энэ дотоод байдлаа тогтворгүйдүүлэх, их улсаа хүчгүйдүүлэх, хожим өрнөсийн хагарал зөрчлийн угын үндэс нь Чингис хаан түүний дүү хасар хоёрын зөрчилд байжээ гэж би үзэж байна. Тэгэхээр Нацагдорж академич өөрийнхөө Чингис хааны цадиг гэсэн номонд ийм өгүүлбэр бичсэн байгаа юм л та. Би олон зүйлийг энд базж яриад явах талж. Ерөөсөө 1206 онд их Монгол улс байгуулагдсны дараагаас Чингис хааныг их хааны эрх мэдлийг эсэргүүцсэн явуулга явуулж исэн гэж. Энэ явуулгын толгойлогч нь бэлгүүдээ хасар хоёр байсан гэж утсан байна. Тэгэхээр энд нэгдсэн Монгол их улс байгуулахаас өмнө тэр алтан хуучир нэгүн за тэгээд жамуух эдрийн тэмцэл бол өөр хэрэг байна. Эдгээр тэмцэлтэй ялагдаад тэгээд их хаан Чингис хаан улсаа байгуулсан. Нэгдсэн улс байгуулагдсны дараа Монгол улс Монгол туурхтын нэгдсэний дараа энэ хоёрын зөрчил эвлэршгүй болсон, ужигэрсэн. Тэгэхээр юунаас болж энэ үйл явдал үүсчих вэ гэхээр та бүхэн уус товчоноос бусад сурвалжаас олонтаа үзэж сонссон байгаа. Гол нь бол энэ алтан ураг буюу Чингис хааны үр сад зөвхөн Чингис хааны үр сад их Монголын хаан сэнтид уй улран заламжилна гэсэн энэ яс хуйчлагдсан. Энэ нь бол хасрын угсааныхны зүгээс эзэн эрхийн төлөө мөчөөрхөн тэмцэх энэ ужиг тэмцлийг эхлүүлсэн гэж үзэж байна. Эрх мэдэл зөвхөн энэ эзэн эрхийн төлөөх ах トゥ хоёрын нэг бүлийн дунд энэ том тэмцэл эхэлсэн. Тэрнээс биш татар хамаг монголчууд, хэрээд монголчууд, 8 Монголын энэ үндэстэн угсаатны зөрчил биш. Зөвхөн нэг бүлийн, нэг эцгийн. За бэлгүүтэйг их өөртэй гэж үзье. Тэгвэл хасар Тэмүүжин хоёр бол нэг эцгийн, нэг ихийн хүүхдүүд. Нэг зорилготой тэмцэж яваад их улс байгуулсны дараа энэ ужиг тэмцлийг эхлүүлсэн гэж. Энэ тэмцлийг 400 гаруй жил үргэлжилсэн гэж үзэж болохоор энэ хоёрын зөрчил 400 гаруй жил үргэлжилсэн. Энэ тэмцэл бол бидний түүхэнд их уршиг төмөр үлдээсэн. Хэдтэй монголчуудын үндэсний аюулгүй байдал алдагдах, үндэсний аюултай байдалд орох энэ нөхцөлийн нэг гол үндсэн шалтгаан байжээ гэж үзэж.
Энэ урхагтай энэ зөрчлийн нөлөө сүүдэр нь бас өнөөхөр арилаагүй байгаа. Жишээ нь бол одоо монголчуудын донд баруун Монгол, зүүн Монголоор талцах ийм үзэгдэл явсаар байгаа. Энийг та бүхэн бол сайн мэднэ. Тийм учраас энэ түүхийнхэн том дэвсгэрээр хараад энэ мэд нэгдвэл үндэстний доторх жижиг талцлыг цаг тухай бүрэн газар ахуулахгүй зогсоож явах шаардлагатай нь бол одоо ил болчиход байна. За хоёрдугаар зөрчил бол үүнээс үүдсэн Чингис хаан түүний өр садын зөрчил үү. Энэ бол их улс хямрах, эв нэгдэл алдах, төрийн нэгдсэн удирдлага сулрах гол шалтгаан бол энэ их дөрвөн хүүгийн хоорондын хагарал. За их дөрвөн хүү гэдэг бол та сайн мэдж байгаа. Жүч цагаатаа өгөөдөө толой. Энэ тэмцэл жүч толойн талынхны ялалтаар төгсснийг та мэднэ шүү дээ. Тэгээ энэ толой хон ялаад толой ухсаа Монголын хаан төрийг залгамжлах болтол зөрчил дуусна уу гэтэл бас зөрчил дуусаагүй. Шинэ зөрчил эхэлсэн. Энэ зөрчил бол ариг бүх Ховлын хоёрын зөрчил байна. Ариг бүх Ховлын хоёрын энэ зөрчил бол Монголын түүхэнд асар их хор хөнөөл авчирсан. Ер нь энэ хоёрын зөрчил бол хэдтэй Монгол үндэстэнд аюултай байдалд орох үе таалгыг нээсэн. Эдний зөрчил монголчуудыг хоёр хуваасан гэдэгтэй. Монголчуудын нэгдмэл цул байдлыг алдагдуулсан. Хамгийн гол зүйл нь энэ зөрчлийн үйл. За Ховлын байгуулсан юан гүрэн мөхсөн. Энэ юан гүрэн мөхснөр монголчууд өөрийнхөө төрөлх газар нутагт шилжиж нүүж ирсэн. Бидний төрөлх газар нутаг гэдэг бол бид мэдэн шүү дээ. Хоошоо байгуулнаар саяны нор өмнө зүгт цагаан хэрэм, зүүн зүгт Хянганы нор, баруун зүгт одоо ил торгохтой ишиг хөл нуур гэдэг ингээд бидний үндсэн нутаг. Энээс төрөмгөөлөөгүй, хэнээс ч одоо болооч аваагүй, хэнд ч болоалгаагүй л монголчуудын оршин амьдарч исэн газар нутаг. Энэ хэмжээнд байсан. Эндээ хурж суурьсан. Энэ хугацаанд 1368-аас 1634 он болж ирсэн. Тэгээ энэ юу вэ гэхээр энэ нөгөө алтан ураг хасар хоёрын зөрчил дээд зэгтээ үргэлжсэн энэ хугацаа байна. Ховлын Юан улс мөксөн монголчууд нутагтаа хурж ирсэн 1368 он. Энэ үед Мин улсын товтлого асар хүчтэй болсон. Олон удаагийн халдлага хийжсэний дотор Мингийн цэрэг монголчуудын суурин газрыг бүгдийг довтлоод 1410 онд бидний бахархал болсон хар хорин гэдэг отыг газартай тэгшилсэн. Мингийн удирдлага хар хорин хотод босоо хан амьд хүн үлдээхгүй байх ёстой гэдэг шийдвэртэй ирж 1410 онд үндсэндээ монголчуудыг нийслэх өргөөгөө болгосон. Энэ үеэс хойш монголчууд нийслэх хот суурин газар байгуулахаа болсон. Дандаа болтод зугтаж хагарч тэмцэж ирсэн ийм өнөгтэй үе байж. Тэгэхээр энэ үед бол Монголын хаан төрийн хаан сэнтийн нэр хүнд буурсан. Хааны нэр буухаар төрийн нэр хүнд бас буурсан. Төрийн нэр хүнд үнгүйдсэн. Хаан сэнтийн зүгээр тэмцлийн талбар болсон. За энийг бол бид одоо феодлын ботролын үе гэж яриад байдаг шүү дээ. Монголчуудын их хагаралын үе гэж нэрлэвэл энийг бас огцтой байна. 1634 онд Лэгдэн хаан нас барснаар Монголын төрийн нэгдсэн байдал бүрэн алдагдсан. Монголчууд нийгмийнхээ дотоод зөрчлийг шийдэж чадахгүй төрсөн. Тэгээд хөрш манжуулан Мин улсын төрөмгийн илээс өөрсдөө хамгаалах чадваргүй болж эхэлсэн. Дотоод чадвар солирсон. За энэ үеийн гол сургамж нь бол одоо биднэрт юу харуулад байна гэхээр монголчууд яг энэ үед дотоодынхаа тэмцлийг гадны оролцоотойгоор шийдвэрлэх гэж оролцсон. Тэгээ энэ оролдлого нь бол монголчуудын хувьд алдаа болсон. Тухайн үед монголчуудын энэ бие даасан эрх мэдэл бүхий хүчирхийг бий бодлоод
өрсөлдөчөө унахын тулд манжинартай, мэн улстай сүлбэлдэн найралцсан. Энэ бол их том сургамж юм байна. Тухайн үедээ өөрсдийнхөө ашиг хийш завшааныг олж байсан. Гэхдээ тэднийхний одоо харийнхны урдаас нарийн төлөвлөж гисэн арга мэхэнд нь өөрсдөө орооцолдож гарч чадахгүй унсаа. Энэ 1368-аас 1630-аад оны үед энэ хооронд ийм сургамж үлдээсэн байна монголчууд. Манжнар бол хэрэг дээрээ монголчуудыг монголоор нь даруулах энэ ажлын чадварлаг зохион байгуулаад хэрэгжүүлчихсэн. Хэрэгжилтэд оруулсан. Тэгээ үүгээр манай үндэсний аюулт байдлын үе эхэлж байгаа. Энэ 1336-аас 11 он одоо бид нэг манжин хэрэгшээлд байсан он цагууд гэж ярьдаг. Энэ нэг үе, нэг аюулт байдал орсон энэ үе. Тэгэхээр бид бол гол шалтгаан нь өөрсдөө дотоод нэгдлийг хангаж чадаагүй. Дотроо ив ие олоогүй учраас 1636 онд өмнөд хэсгээ, 1691 онд төв хэсгээ, 1755-аас 58 онд баруун хэсгээ. Тэгээд нийт Монголыг 120 гаруй жилийн хугацаанд манжуудад алдцсан. Тэгэхээр яг энэ үед бол нөгөө бидний дээр хэлсэн тэр алтан ураг хасар хоёрын зөрчил нэг хэсэг намхарсан. Тэр нэг том зөрчил алга болсон. Яагаад тэгэхээр том зөрчлийн гол шалтгаан нь хаан сэнти, эрх мэдлийн сэнти байсан. 1636-аас 1368-аас 1636 оны хугацаанд ч одоо нөгөө хасрынхан хүртэл барьсан шүү дээ. Алтан ургийн одоо олон түүхийг бид мэднэ. Баян мөнх болох жонон түүх, Мандхай хаатан, Батмөх, за тэгэл Галдан, Занбаазар гэх энэ бүгд сүлжилсэн түүхүүд бий. Энэ хооронд хасрын угсаанаас төр барьсан. Нэг алтан ургийн зарчим алдагдсан. Нэгдсэн төр байхгүй учраас юу л юу хийгдсэн үе байгаа шүү дээ. Тэгээ энэ том зөрчил жижиг зөрчил болоод үндэсний дотоодод орчихсон. Одоо түрүү миний хэлсэн нэг баруун зүүн аймгийнхны ялгаа гэдэг шиг баруун зүүнээр хуваагдах энэ зөрчил рүү шингээд үндэсний дотоодод нь орцсон. Ил алга болсон. Тэгээ монголчуудыг энэ үед нэгтгэж ийсэн хаан ширээ, хааны нэр хүнд, хаан суудлал байхгүй болчоор монголчуудыг нэгтгэх зүйл байхгүй болсон. Харин энийг нэгтгэх зүйл болгож гарч ирж авсан зүйл бол шашин. Төвдийн шашин, одоо ламын шашин. Ламын шашин Монгол даяар төгөн тэгсэн явдал бол хожим монголчууд нэгдмэл болж босч ирэх гол шалтгаан нөхцөл болсон. Бид нэг том алдаатай бодолд одоо хүртэл яваал байдаг. Монголчуудыг хүчийн доройтуулах, сулруулах, багасгахын тулд манжнаар мэн улсынхан энэ ламын шашны монголчуудад оруулж нэвтрүүлжээ. Тэгээд нөгөө зориг баатарлаг монголчуудыг зоригийн махажи гэдэг энэ бишээ. Бид өөрсдөө оюун санааны нэгдлээ хангах, өөрсдийнхөө нийт үндэсний нэгдлийг хангахын тулд монголчууд өөрсдөө санаачилж шашныг залж ирсэн. Болно. Тэгэхээр яагаад тэгэхээр бүр одоо энэ чинь хувилагаас хойш эхэлсэн Монголын төрийн одоо Юан улсын төрийн дотоодод суурьшуулах гэсэн хэд күнд сурталт хятадын одоо энэ төшөмдийн бодлого, Монгол төшөмдийн хоорондын бодлого маш олон зуун жил зөрчилтэй явж ирсэн. Энэ хамгийн хүчтэй илэрлэл нь Тогоон Төмөр хааны үед болж илэн шүү дээ. Тогоон Төмөр хааны одоо хатан Кванжигээ Солонгос хүн баг. Энэ хүн бол хүнзийн сурталыг Монголын төр нэвтрүүлэхэд асар их зүйл хийсэн. Гэтэл Тогоон Төмөр хаан бол энэ суртлын эсрэг Монголын бие даасан шашныг өөрийн бий болгохын тулд энэ төвдөө шашин залж исэн ихний түүх нь эндээс эхэлдэг. Багбаламын түүхтэй холбоотой. Багбалам сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн гэлээ Монголд энэ күнзийн суртлаас өмнө зүгийн энэ хэд ноёлсон суртлаас ангид байх энэ боломжийг бол монголчууд олгуулсан. Энэ гол юм байна. Энийг хоёр дахь удаага энэ задарсан үедээ монголчууд олж авсан. Хожим нь энэ 1911 онд Богд хааны нэрийн дор орж ирнэхээс Богдын нэр гэхээс илүү шашны далбаа тэр шашны дор нэгдсэн үндэсний нэгдэл бол монголчуудыг 11 онд хамт нэгдэх нэг хүч болоход гол нөлөө үзүүлчихсэн. Тэгэхээр энэ үндэсний аюулт байдалд орсны үр дагавар юу вэ гэдэг одоо та бүхэн нэг иймэрхүү зүйлүүд байгаа.
Тур улс алга болсон, нийгмийн байдал алдагдсан, цэргийн бодлого, хүч чадал суурсан. Тэр үндэсний адил алга болж эхэлсэн хамгийн гол. Тэр ондоо шил бий болсон. Identity өөрчлөгдсөн манай яг энэ үеэс. Бид хоорондоо жижиг ястан үндэснээрээ одоо талцдаг. Маш жалгын одоо нөгөө бидний өнөөдөр үзэл гэж яриад байдаг шин. Жижиг ярих ашгуудад хаваагд задарч эхэлсэн. Олон ийм сөрөг үр дагавар бий болсон. Энэ үед л манай нэг үндэсний удмын санд ус зарим аюул учирч эхэлсэн. Уусах, хүн ам цөөрөх, хөгжихгүй болох. За тэгээ хөгжлөөс эдийн засаг хоцорох ингээ олон зүйл задраад ирвэл цаашаа зөндөө юм бэ л те. Ийм үр дагавартай учирсан. Энийг бид нар үндэсний аюулт байдал орсон үеэ, нэгдүгээр үеэ гэж үзэж байна. За энэ байдлаас гарахыг яаж оролцсон юм бэ гэд. Тэгэхээр энэ үндэсний аюулт байдлаас гарах энээс ангижрахыг монголчууд бол ингээд хичээгээд хэлсэн. Нэгдүгээр үе нь тэр 1895-аас 11 оны үе байгаа. Тэгэхээр энэ үед юу вэ гэхээр яагаад зүйл ихээр монголчууд манж нартай нийлж үндсэндээ мэн улсыг унгасан. Та бүхэнийг сайн мэд. Манж нар монголчуудтай холбоотон болж иж мэн улсыг өвөө болгох чадсан. Нэг жилийн дотор 1644 онд хятад тэр чигээр нийтлсэн. Монголтой харин 120 жил зууралдан байлцсан. Энэ бол мэн улстай тогтохдоо Монгол манжийн хоорондох тэр бидний сайн мэд гэрээ байгаа. Цагаан хармээс хойш газар нутагт энэ хятадын нөлөөг оруулж ирэхгүй байх. Энэ Заназрын гэрээ. Энэ хүчтэй баримталж явсан шүү дээ. 1890 он, 70 он цэр шин засгийн бодлого хятадд манж улсад тэр хямрал хар тамхины дан гартал энэ хэрэгжиж ирсэн. Тэгэхээр энэ байдал алдагдаад Монголын эрх ашигт нөлөөлөд монголчуудын амьдрал нөлөөлөх байдал эхлэнгүүт монголчууд энэ манжаас салах асуудлыг ярьж эхэлсэн байна. Манж өөрөө улсаа байгуулчихад өөрсдөө хаасан. Азийн орнуудын нэг онцлог байна. Энийг та бүхэн сайн мэднэ тийм. Япон маш олон жил хаалттай байсан өөрсдөө. Гадаад ертөнцөөс хаасан. Түүнтэй адил манж улс бас өөрсдөө хаалттай нөхцөл байдал оруулсан. Өөрсдөө хязгаарсан. Энэ хаалттай байх хугацаанд зөвхөн Монголтой байлцсараад хамаг хүч чадлаа сулруулсан нэг тал нь. Нөгөө тал нь хаалттай байдлаас гаргахын тулд энэ Европод өрнөжсөн техникийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал асар их нөлөө үзүүлсэн. Тэр өндөр хөгжилтэй гинт гарч ирсэн орнууд техникийн дэвшлийн ач уянаар гадаад худалдааг өргөжүүлэх, гадаад хямдхан зах зээл түүхийн эдийн зах их болгохтой болох, өөрсдөө бараа таваараа борлуулах ийм зах зээл шаардлагатай болсон. Энэ хамгийн түрүүнд Азийн их газар харагдсан. Энэ их газарт очсон, энэ очиж тулгарсан манж нар. Манж нарыг хэд хэдэн удаа нээлттэй болох гэж оролцсон шүү дээ Европынхан. Манж нар Европынхныг барууны бүдүүлгүүд гэж нэрлээд ерөөсөө хавтуулаагүй. Тэдний соёл өөр, бидний соёл өөр гэдгээр. Тэгэхээр дараа Англи босод өндөр хөгжилтэй орнууд энд хүч хэрэглэсэн. Хамгийн түрүүнд англичуудын тэр хар тамхины нэгдүгээр дай өдөөсөн. Хятадуудыг хар тамхинд оруулсан. Хар тамхины хүчтэй хоёр дайны хүчинд энэ хятад манж улс суларсан. Хамгийн гол нь хятад үндэс энэ манж үндэстэн сулардаг манжийн төр сулардын гол шалтгаан нь үндэстнийг хар тамхинд живүүлсэн. Афганистан эмнэлтэхээр дамжуулаад энэ хар тамхины контрабандаар англичууд хийгээс үлдээ чөлөөтэй оруулдаг болсон шүү дээ. Хятад үндэстэн энэ манж энэ дарал дээр байсан ард хүмүүс суларсны гол үндсэн шалтгаан хар тамхи. Хятад манж нар хорих гэж оролцсон, тай хийгээд чадахгүй хөдөлтөд нээлттэй болж ирсэний таагүй сайн мэднэ шүү дээ. Тэгэхээр үндэстэнд энэ хар тамхи шиг энэ том аюул байхгүй. Үндэсний хүчийг асар их сулруулдаг. Манайд энэ илгэрэл одоо эхэлсэн байгаа. Тэгэхээр хар тамхины эсрэг түүнийг түгээхгүй тараахгүй байхын эсрэг бол нийтээрээ бид нар тэмцэж үгүй ихгүй бол үндэстэн сулрах, юу гэж үл тоох ийм овшигт бид нарыг учруулнаа. Үүний зэрэгцээгээр дотоодд нь хямрал нөрлөж гисэн. Тайпаны бослого, Эктоны бослого гэх янз бүрийн бослого хөдөлгөөнүүд гарсан. Тэгээ манжийн төрийн бодлого өөрчлөгдөж эхэлсэн. Хүчин суларцсан. Дээр нь би нэг өмнө нь хэлсэн. Күн сурталт хятад төшөмдийн ноёрхол манжийн төрийг бүрэн эдлээд авцсан байсан. Сүүлчийн хаад нь манж хилээ мэдгээ байсан шүү дээ.
хамгийн сүүлчийн хатан хаан Цэси хатан манжаар ярьдаг. Манж хэлээ мэддэг. Хятадаар ярьдаг. Хаан шүү дээ. Хатан хаан. Тэгэхээр ийм эмгэнэлтэй байдалд орсон манж үндэстэн хэдтэй алга болох, үндэстний аюулд орох. Одоо энэ хатан шүү дээ бид нар сайн мэднэ тийм үү? Том нөхц үүд хаалгуудыг нээчихсэн. За энийг дайлимдуулаад монголчууд энэ аюулын эсрэг тэмцэж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн. Тусгаар тогтнож чадсан. Энэ бол 11 оны 12 сарын 29. За бид нар бол энийг одоо тэмдэглэх гэж байна. Жил болгон тэмдэглэж байна. (1901) оны 1-р сараас манж нар шин засгийн бодлого гэдэг энэ барууны орнуудад шахуулсан тэдний одоо эвэлдор хийгдсэн ийм шинэ бодлого хийх болсон юм. Өөрийн толгойг болсон шүү дээ. Энэ бодлого бол гол нь монголчуудын эрх ашигтаас их нөлөөлсөн. Яг гоо энэ шинэ засгийн бодлого дотор бол тухайн манжигийн сэргээх сайхан санаанууд энэ бодлогод байгаа. Реформ шинжиллийн бодлого үйл ажиллагаа явуулсан. Монголд бол тэр маш олон тооны хүмүүсийг авчрах, тэр монголчуудыг тариалан думбуулах, хятад иргэдийг суурьшуулахын бодлого явуулсан монголчуудад таалагдав. Энэ шинэ засгийн бодлогоо явуулаад цагаан хэрмийн дараа ард газрууд явуулсан учраас монголчуудын энэ үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний санаа сэтэл сэрдсэн. Нийтээр одоо энэ эсрэг тэмцэхийн бодол санаа суудсан. Энийг бол богд оройлж удирдсан. Богдын одоо үзэл тэр шашны далбаан дор монголчууд нэгдсэн. Урд нь бид хаан эзний нэрийн дор нэгдмэл байдлаа хангадаг байсан бол хоёр дахь удаа одоо тусгаар тогтнолоо олохын төлөө энэ тэмцэхдээ шашны далбаан дор энэ нэгдлийг хангасан. За дараагийнх нь энэ нэг оролцсон үе бол 1911-с 19 оныг анхаарлаа хандуулах гэж байгаа. Энэ бол үндэсний аюулт байдал орсон 2 дугаар үе. За энэ 11-с 19 оны хооронд энэ бид нар үндэсний аюулт байдлаасаа гараад өөрийнхөө үндэсний аюулгүй байдлыг тогтоохын төлөө тэмцэлд орсон. Гэтэл энэ маань бас маш олон саад бэрхшээлтэд тулгарсан. За энд би хэдэн гол зүйлийн зүгээр хэлчихье. Энэ Орос Японы нууц конвенц 12 оны. Энэ конвенц бол монголчуудыг хуваасан. Орос Япон хоёр. Өөр Монголын эрх ашигын нөлөөний бүс хуваасан. Өөр Монголыг Бээжингийн уртрагаар хоёр хэсэг хувааж нөгөө нөлөөний хүрээнд авсан. Хожим 1930-аад онд нөгөө Япончууд Манжуураа улсыг байгуулад ингээд тийм нөлөөний хүрээг тогтоосон үйл явц. Энтэй л холбогдоо явдаг ш. Энэ гэрээ хүчинтэй 1945 оны хүртэл. Хаан Торос энэ Оросын бодлого, Японы бодлого бол ер нь 20 дугаар зууны эхний хагаст ер нь дандаа өөрчлөгдөхгүй уламжлагдал яваад ирсэн нэг тийм том онцлог байдаг. Дараа нь Хаан Торос Монголын хилцээр байгаа 12 оны 11 сард болсон. Эвгээр бол монголчууд Монгол одоо өнөөгийн байгаа бидний монголч юуны Оросын нөлөөнд орчихсон. Үндсэндээ Коростовцын байгуулсан гэрээ байдаг шүү дээ. Одоо бид нар дармны эсрэгөөцөө яриад Коростовцын хөшөөг барьлаа буулга одоо болигээд ийсэн ч өнтэй холбоотой. Бүрэн эдийн засгийн нөлөөнд нь монголчууд орчихсон Оросын. Гэхдээ энэ нь бол хэдтэй Монголд сайн талыг авчирсан. Тухайн үедээ хүнд байдал оруулж исэн ч гэсэн энэ үед бол Хаан Торсын тал Монголыг де факто хүлээн зөвшөөрч байгаа. Зөвхөн энэ үйл явдал нь монголчуудыг тайвшруулсан. Оростой дайсагнахгүй аян дагахыг одоо зөвшөөрүүлсэн байгаа. За энэ үед энэ өөр Монголд хийж исэн юуг манай монголчуудын цэргийн үйл ажиллагаа зогсоосон. Бид үндсэндээ цагаан харим 5 замаар цэрэг оруулж хаад өөр Монголыг нэгдэх оролдого амжилттай явж исэн шүү дээ. Энэ үед мөн өөр Монголын дотор дундад эргэн улсын засгийн газар хэд хэдэн хаглан бутаргах үйл ажиллагаа хийгээд бас амжилт олдсон байсан. Яг энэ үед нь монголчууд өөрсдөө дотроо хагарсан. Өөр Монголоор хагарчихсан. Өөр Монгол ноёдтой итгэхгүй болсон. За 13 оны бидний бас нэг сайн мэддэг Бээжингийн тунхаг гарсан. Тэр Бээжингийн тунхагаар бол Орос дундад эргэн улс Хаан Торос хоёр монголчуудыг эрхийг автономит болгохоор хоёулаа тохирно. Монгол бол дундад эргэн улсын бүрэлдэхүүн хэсэг мөн гэдгийг энэ тунхагаар зааж хүлээгээд өгсөн баг. Энэ бол хожим олон жил үргэлжилсэн шүү дээ.
За нэг гол том бидний газар нутгийн хувьд алдагдчихлээсэн юм нь бас энэ нөгөө таган туваа энэ үед хаант Орсын мэдэлд очсон 1914 онд. За энэ юунд баг. Яг хаант Орос 14 онд энэ таган тувааг бол өөрийн протекторат болгосноо зарлчихсан. Даалгавар хэлсэн байдаг шүү дээ. За би Орос хятад хоёрын та нарын энэ манжуурд явуулсан баргыг хуваасан Монголын гадаад дотоод байсан бодлогыг улс төр гэж ойлгож болж байна. Ганцхан та нар энэ таг нь урийнхааг Монголоос салгачиж байгаа нь яаж байгаа юм бэ гэж асуусан. Даалгавар сэрэнчимд гэсэн. Ойлгоогүй юус. Тэгэхээр энэ Монголоос нөгөө жижиг улсын Монголоос ангид улс төрийн бодлого явуулнаа. Хятад дундад эргүү улс хаант Орос хоёр болвол ар ходаргаар нөгөө асуудлыг шийдэхээ гэдэг. Эндээс эхэлсэн. За нэг гол анхаарах юм бол энэ гурван улсын гэрээ 14-өөс 15 онд өргүүлсэн. Гурван улсын гэрээгээр Хятадын гурван улсын гэрээгээр Монгол дундад эргүү улсын автономит мужи болж хувирсан. Хүчээр тулган хүлээлгэсэн. Монголчууд харин автоном гэдгийг бид өөрсдөө тусгаар ярих гэж ойлгоно гэдээ одоо зөрүүдлэл үлдсэн. Үндсэндээ бол олон улсын эрх хэмжээгээр Монгол дундад эргүү улсын автономит мужи болж хувирсан. Энэ бол эхний ялагдлаа гэж Монголын түүхэнд бичдэг. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн тэмцэлдээ эхний ялагдлаа авчихсан юм. За яг үүнтэй зэрэгцээ явж итэл 1917 онд октябрийн хувьсгал гарсан. Ленин тэргүүтээ Большевик засгийн эрхийг гарч ирлээ. Энэ хаан засгийн газрын байгуулсан бүх өмнөх гэрээ хэлцээрүүд өчөнгөө гэдээ ингээд зарлцсан. Үүнийг одоо дундад эргэн улсын тал амжилттай хэрэгжүүлээд Монгол цэргийн ажиллагаа явуулсан. Сая сүүшүүчийн гарлаа чиний тэргүүтээ хүмүүс орж ирж Большевизмээс хамгаалахдаар цэргүүдийг оруулж ирсэн. 1918 он гэхэд үндсэндээ 8000 цэрэг Монгол ороод ирсэн. Баг ихээр хэмжээгээр бүх нутгаар ар Монгол шүү дээ. Тэгээд 19 оны 11-р сарын цард энэ сүүшүүчийн цэргийн хүчээр Монголыг автономит эрхийг цуцлаад дундад эргэн улсын нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэж заасан. Тэгэхээр 19 оны 11-р сард монголчууд үндэсний аюулт байдалд 2 дахь удаага орсон. Улс байхгүй болсон. Манай 11 оны энэ үндэсний эрхлэлийн хөдөлгөөний эхний үр дүн ингээ ялагдлаар дуусч байгаа. 11 оны 11 сараас 12 оны 21 оны 2 дугаар сар хүртэл энэ хугацаа Монголын үндэсний аюулт байдалд орсон 2 дугаар хугацаа. Түүхэндээ хизээч одоо эрхшээлд нь орж байгаагүй хятад гэдэг энэ өмнөд төрштэй бид анх удаа эзлэгдэж байгаа нь энэ. Манжуул өөр штэ. Хятадд энэ удаа анх удаа эзлэгдсэн. Хятадын төрийн мэдлийн дор орсон энэ үе баг. Тэгэхээр энээс гарах гэж монголчууд тэмцсэн. За энэ тэмцэл бол одоо бидний тэр улс төрийн шинэ хүчнүүдийг улс төрийн давцсан дээр гаргаж ирсэн. Монгол ардын нам, тийм төшөмдийн нам, ноёдын нам, угсаатны намууд. Энэ одоо Хатанбаатар, Магсарж нөлөөгөөхий одоо үлдсэн хэдэн хүмүүс байгаа шүү дээ. 1919 оны 4-р сар цаана яан намнын сүрэн харлагдаад тэрнээс хойш бол 11 оны хувьсгалыг оройлон удирдахжсэн томчууд бүгд байхгүй болсон. Хэдхэн хүн үлдсэн. Одоо даалгам дашчив төргүүдтэй хүмүүс. Тэгээд энэ Хатанбаатар, Магсарж нар. За тэгээд дараа нь эднэрийн буухайг тэр ардын намын бодоо данцан Сүхбаатар нар уламжлуулд авсан шүү дээ. За үүний үр дүнд 1921 оны 7 сард Монголд ардын хувьсгал ялаад энэ аюулт байдлаас гарах том алхмыг хийсэн. За яагаад 1911-оос тогтсон энэ богд хаант улс ингээд мөхсөн аюул учирсан бэ гэхээр ямар сургамж үлдээсэн бэ гэхээр ахаад Монголын нөгөө хуваагдал харагдчих. Монголын энэ манжи эсрэг тэмцсэн нөхдүүд шар хараараа 2 хуваагдсан. Хар пиодлууд нь шар пиодлынхоо засгийн эрхэнд гарсныг хүлээн зөвшөөрөв. Энийг том зөрчлөө та нар хараад байгаа бох тийм Алтан уургийн зөрч, Хасар Чингис хааны уургийн зөрчил. Одоо энэ үе дотор хар шар пиодл 2 хуваагдаад байгаа юм дандаа. Эрх ашиг эвлэрэхгүй байгаа, эвлэрүүлж чадахгүй. Яхаараа шар пиодлууд биднийг удирддаг юм бэ гэж шар пиодл мөчөр гисэн байгаа ш. Магсар урцын номд тодорхой бичсэн баг.
Шанзуи яамны хаалгач нь тайж язгууртныг тоохоо байлаа гэж одоо ингээд бачимдсан гэдэг юм байж байгаа шүү дээ. Тэгээ хоорондоо хагараад энэ хагарлыг энэ хятадын тал маш сайн ашигласан. Дуан цийжүүд эргүүтэй хүмүүс бүгдийг сайн мэдчихсэн. Хооронд нь хагаралт болсон. Дээр нь энэ ноёдон дотор угсаа гаралтай чи харц язгууртай гэдгээр бас 2 хуваагдсан. Хагардсан. Дараагийн бас том хагарал нь ар үр монголчуудын хагарал. 1914 он гэхэд аль хэдийн нөгөө Удааван хайсан майсангаа бандтаа төөгөө явуулсан шүү дээ багшаа. Тэгж хөөгдөж явсан энэ эрхчлөөний удирдагч нарыг Бээжинд маш сайхан хүлээж авсан. Олон мянган долларын цалин өгсөн, Бээжинд орон сууц өгсөн удаагч нар, хайсангч нар хоёул ингэ хөндөв. Энэ нь монголчуудыг урагшаа нөгөө өвөр монголчуудыг Бээжингийн талд ороход том нөлөө үзүүлчихсэн. Монголчууд энд хагараад үлдсэн. Тэгээ үр дүн нь 19 он шүүжин орж ирээд манай тусгаар тогтнол өвгөөс явдлаа. Сургамж. Тэгээ үүний дараа тэр 3 дугаар үе эхэлж байгаа нь тэр үндэсний аюулт байдлыг орсон. Энэ гарахаас оролцсон. Энэ бол 21 оны 7 сараас 24 оны 5 сар 24 оны 5 сар гэсэн юм нэг би цаг хугацаа тавиад байна. Энэ хэдхэн жилийн хугацаа. Гэхдээ энд бол их том өөрчлөлтүүд хийгдсэн, явагдсан. 3 жил дотор. Энэ монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах гол тулгуур бол зөвлөлт Орос улс гэж монголчууд энэ үед үзсэн баг. Өөрсдөө аюулгүй байдлыг хангах энэ нөхцөл бол одоо гадаад толгууртай байх хэрэгтэй байна. Дотоод зөрчил олон юм шийдэгдээд байна. Тэгээд зөвлөлт Орос улстай ойртон хамтран ажиллах гол тактик барьсан үндэсний аюулгүй байдлыг тогтоохын тулд. Яг ингээд зөвлөлт Оросын тулд хандж яхад зөвлөлт Орос улс маань өөрөө шин толгуур улс шүү дээ. Лендэргүүдтэй энэ улс. Хятадтай найрамдал харилцаа тогтоохын тулд бас Бээжинтэй их нарийн төвөгтэй хэлцээр хийгээд байсан. Зөвлөлт Орос улс Хятадтай харилцаа тогтоохын тулд наан нөөж байгаа бүх улсууд асуудлыг жижиг гэж үзэж ирсэн. Тэр дотор Монгол орсон. Энэ ийм учраас манай Монголын хувьсгалчид зөвлөлт Орос улс талд нэлээд шаардлагагүй хандахаар хичээсэн байна. Дамзан, Сүхбаатар одоо манай тэр бидний ардын намын 7 гэж ярьдаг нөхдүүд чинь. 21 оны 10 дугаар сард очсон ш Дамзан Сүхбаатар зөвлөлт холбоот улсынхантай гэрээ хийх гээд зөвлөлт Орос улсын. Энэ гэрээ хийхдээ хэд хэдэн шаардлага тавьж очсон байна. Хамгийн нэгдүгээрт нь зөвлөлт холбоот улстай Монголын статусыг асуудлыг ярьж өгөө. Дараа нь энэ урайхан асуудлыг шийдье. Зөвлөлт Орос улстай ярьж байгаа юм. Бурятын асуудлыг шийдье. Хөлийн шугам тогтооё. Хятадтай манай харилцах асуудлыг та нар харилцан тохироё. Ийм асуудлыг зөвлөлтийн талд монголчууд тавьсан. Ганц бодооноор. Тэгэхээр энэ бол зөвлөлтийн талыг их самгардуулсан л да. Нөгөөдөл нь Хятадтайгаа найрсаг байх гэдэг монголчууд бол тусгаар улсын хэмжээний шаардлагыг тавиад эхэлсэн. Тийм учраас энэ 21 оны 11-р сарын 5-нд байгуулсан Монгол зөвлөлтийн гэрээ бол Монгол улсын хувьд энэ гадаад оронтой улс төрийн харилцаа тогтоосон хамгийн том гэрээ яах аргагүй мөн манай үндэсний аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон. Гэхдээ энэ нөгөө хоёр тал харилцсан тохироогүй учраас харилцсан буулт хийсэн олон салаа авдахдаа яаж ч ойлгож болохоор хэд хэдэн заалтууд энэ гэрээнд орчихсон. 21 оны 11 сарын гэрээд чи энийг бас бид нар бас анхааралтай үзэж явах хэрэгтэй байна. Ингээ монголчууд зөвлөлт холбоот улстай гэрээ байгуулчингууд Монголын энэ нөлөө туваад өссөн, Бурятад өссөн, өвөр Монголд өссөн. Энэ төв Монгол сайн яваад байвал Монголыг эргэн тойрсон бүх Монгол туурхад нь дагаж нэгдэж соёлд нь орохын том давалгаа үүсдэг. 11 онд тэгсэн. 21 онд бас энэ үйл явц явагдсан. Монголыг харах, Монгол руу одоо гол итгэл найдвараа тавих, үндэсний нөгөө хөдөлгөөн сэргэх энэ том сэрэл энд явагддаг. Тийм учраас энэ 23 оноос эхлээд Бурятуудын эхний үдэл эхэлсэн шүү дээ. За бас энэ үед нэг том төвөл тохиолдсон Раильсгүй бас хэлж хэцүү бол энэ 23 оны намар Москвад Чичерэн, Троцкий, Чанкашинаар уулзсан байна.
Энэ уулзалтан дээр бол Троцкий Чичерийн нар хэлсэн Монголын асуудлыг статусыг ярьсан тусгай тогтолцооны асуудал. Чанкаши энийг улаарын эсрэг үзсэн. Хизээч тийм юм байхгүй. Энэ асуудлаас болж одоо тэр хятадын зөвлөлтийн төвчнөр зарим бичээд байна. Яг энэ асуудлаас болж тэр тухайн үед Орос зөвлөлт холбоот улс Чанкаши хоёр харилцаа мууцсан гэж. Тэгэхээр хятадын хувьд Монголын асуудалд ийм том юм байгаад байгаа. Хажим бол Чанкаши зөвлөлт холбоот эвлэрээгүй шүү дээ. Сталин даруулж ээж нэг Тайван руу зугтаж ээж тэр чимээгүй болсон. Тайванчууд 2000 оны дунд үе хүртэл Монголын тосгоор тогтолтыг хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. За яг энтэй давхцаад 24 оны 2 сар түрүү хэлсэн хараахан тэр хятадд буулт хийгээд Монголын асуудал бол одоо жижигхэн зүйлээ. Бид Монголыг одоо хятад ард улсын бүрэлдэхүүнд орно гэж үзэж байна. Монголд бол хятадын эрх ашгийг зөвшөөрнө гэж мэдэгдэл хийцэн. Чанкашиг тайвшруулж байгаа. Тэгээ энэ үеэс үүний дараа хятад шахалт хийж байгаад 1924 оны 5 сарын 30-нд зөвлөлт холбоот улс дундад эргэн улсын хооронд энэ ерөнхий зарчмын харилцааг зохицуулах гэрээ гэж том гэрээ байгуулсан. Тэгээ энэ гэрээний 5 дугаар зөвлөлт Монголыг гадаад Монгол бол дундад эргэн улсын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж заагаад өгсөн. Яг нэг 13 оны Бээжингийн тунх шил юм болсон. За энд монголчууд их маш их дургуутсан. Маш их дургуутсан. Цэрэнд орж гойныг жоохон зөөлрүүлж эвийн олсон байд. Хатанбаатар Магсаржиг бол шууд байлтна гэсэн хятад улстай. Бид энийг тэгээ одоо Монгол элчин төлөөлөгч ирсэн Василий Вэдэр хэлсэн байдаг шүү дээ. Яаран одоо сэлэм эргүүлэх гэж хэрэггүй. Улс төрийн бодлого өөр байдгаа. Зохицуул шийдье. Энэ бол манай тактикийн асуудал байгаамаа. Элбэгдорж Ирэнчина энийг ингэж хэлүүлсэн. Эрисколов ингэж хэлсэн. Яваанда хятад ховсгал гарах юм аа. Хятад ховсгал гараад ингэж зөвлөлт маягийн засаг тогтонгууд танаа энэ гэрээ гэж бид нар өөр болгочноо. Санаа зовлоо. Монголчууд энд итгэв. Тэгээ яг энэ үеэс нөгөө монголчуудын дунд комментэрийг эсэргүүцэх янз бүрийн баруун одоо бидний түүхэнд баруун гэж яриад байгаа. Баруунтны гэж энэ ажиллагаач эхэлсэн шүү дээ. Цэрэнд орж байгаа болохоор их прагматик бодлого барьсан. Ер нь бол зөвлөлт холбоот улстай эвдэрлгүй энийг шийдчихье. Тэгэхгүй бол бид нар хоёр дайсны дунд орно. Хоёр дайсантай жижиг улс байж болохгүй гэж цэрэнд орж байгаа хэлсэн. 26 одоо юм сайд. Ерөнхий сайд. Тэгээд нэг Хатанбаатар Магсарж энэ бус хүмүүсийг арай тайвшруулж номхруулсан шүү дээ. Гэхдээ бид энэ 24 оны 5 сарын 31-ний зөвлөлт дундад эргэн улсын хоёрын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгийг илэрхийлсэн хэд хэдэн том акцыг монголчууд хийсэн. Яг энэ үед бие даасан бодлого явуулаад. Хамгийн түрүүнд нөгөө комментэрний төлөөлөгч Эрисколов Ирэнчина нарыг хойш нь татуулсан. Энийг аваа. Та нар юм чим одоо Монголын дотоод байдлыг хямралдуулж намыг хуваач. Тэгээ үндсэнд энэ хоёрыг татаж авсан ш. Хоёуланг татаж авсан. Энэ Эрисколов Ирэнчина хоорондоо маргалдаад байсан, хэрэлдээд ийсэн. За энэ дараагийн том асуудал болчих واخ. За яг энэ үед Шинжаанд монголчууд хандаж Алтай хязгаарыг Монголд өг гэсэн шаардлага тавьсан. Энийг бид яг түүхэн төлөөлөн бичээд ийдгүү. Гэхдээ энэ бол нөгөө 1800 оны үед дундад Манжин улсын бүрэлдэхүүнд орсон Шинжааны алдагдсан хязгаар босдог гаргаад энэ сэрэг очиод тэгээ суудсан шүү дээ. Энийг авахыг оролдсон монголчууд. 24 оны 8 сар 9 сар хүртэл Шинжааны хил дээр хэд хэдэн тулгаралт хийсэн монгол зэргүүд байлдаа хийсэн. Энэ чинь нөгөө эсэргүүцэл нэг ямар нэг реакц үзүүлж байгаа юм. Бид тусгаар улс шүү. Бид хятадын харьяат биш шүү. Харуулж байгаа хэрэг. Яг энэ үед баргын ховсгалчид Монголд орж ирсэн Мерсэ тэргүүтэй хүмүүс. Улаанбаатар төрж ирээд 24 оны 10 дугаар сард баргад өвөр Монгол ховсгал аргая. Монголчуудын дэмжлэгтэйгээр ховсгал хийя. Зэвсэг өгөө. Хэдүүлээ нийлъя гэдэг энэ асуудал яригдсан. Түүний дараа одоо дуслаа хин очсон монголчууд очсон шүү дээ. За хамгийн том асуудал нь том улс төрийн үйл явдсан 24 оны 11 дугаар сарын 26-нд хийгдсэн бүгд найрамд тус тунх гэсэн явдал.
Энэ бүгд найрамдах Монгол ард улсыг тунхаг улсын явдал бол бид тусгаар улс гэдгээ л хөрш орнууд харуулах гол хэрэг болсон. Бид бол нөгөө ардчлаагүй үндсэн хууль батлсан жижиг юм дээр тойрч маргалдаад байдаг. Гол нь бүгд найрамдах Монгол ард улс гэдэг улс тунхаглаад энийгээ зарлаар хүлээн зөвшөөрлөхөд оролцсон явдал бол энэ үндэсний аюулгүй байдлаа хангах үйлстэй хамгийн том алхам хийсэн үйл хэрэг болсон 20 дугаар зуунд энэ гол нь. Тэгээ энэ 11 оны 11 сарын 26-ны өдрийн ач холбогдол бол үүндээ оршоод байна. За хамгийн эцэст нь 4-р үед бол 1924 оны 5 сараас 45 оны 10 дугаар сар энэ хугацааг хамруулж. 45 оны 10 дугаар сар гэдэг маань нөгөө юу шүү дээ. Бүх нийтийн санал хураалт тийм ээ. Бүх нийтийн санал хураалтаар амжилттай хийсэн зөвхөн ар Монголын хэмжээнд хийлээ. Гэхдээ монголчууд 100% саналаа өгсөн. Энэ юуны ач холбогдолтой вэ гэхээр нөгөө 1924 оны зөвлөлт хятадын гэрээний 5 дугаар заалт хүчингүй болж энийг хятад зөвлөлт холбоотой улс хоёр хүлээн зөвшөөрж байгаа л гэсэн хэрэг. Гол нь хятад одоо бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлыг бид дахиж ярихгүй, орооцолдохгүй бүгд найрамдах Монгол улсын хэмжээ. Одоо манай ар Монголын хэмжээ, одоо бидний өнөөгийн төв Монголын хэмжээ. Асуудал энд ингэ шийдэгдсэн. Тэгэхээр 45 оны 10 дугаар сараас хойш ингээд одоо Монголын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлаа хангах энэ үе шатанд шилжиж орж байгаа. Энэ үндэсний аюулгүй байдлаа хангах үе шат бол 1945-аас 61, 1961-ээс 92, 1992-оос одоо үеэс энэ шаттай явж байгаа. За юм зүйл байна. За ингээд эцэст нь манай энэ түүхээс ургасан гол сургамж юу вэ гэд харахаар ер нь бол энэ улс орны дотоодод эрх ашигын эвлэршгүй зөрчлөөс үүдсэн хуваагдвал байдлыг гаргахгүй байх явдал юм байна. Гол сургамж нэгдүгээр. Хоёрдугаарт энэ үндэсний язгуур эрх ашигт ямар нэг хэмжээгээр харшилсан илрэл бүрийг тухай бүрд нь ухаарч ойлгож явах явдал юм байна. Ухаарч ойлгохгүй яваад идэг. Тусгаар тогтолд алдсан хойно ухаардаг, тэмцдэг, цусурсдаг. Тэгэхээр байх үед нь ухаарч ойлгохын явдал бол 3 дугаарт бол энэ төрийн нэгдмэл, улсын нэгдмэл бодлого хамтын хүчин чармайлтаар энэ үйл явдлаа бий болгож явах ёстой юм байна гэдгийг энэ манай өнгөрсөн түүхийн сургамж харуулж байна. За тэгэхээр өнгөрсөн түүхээ бид нар байнга эргэж харж явах ёстой гэсэн ийм зүйл би эцэст нь хэлье. Тэгээ манай нацаг дорж байгаа сайхан шүлэг бичсэн байдгийн 30 онд түүхийн шүлэг гэж би энэ ханга дэлхий хэвээр атал хүний явдлыг хувирчдаг. Хойшх мөрөө харж байж бид урагшлах замаа явна гэсэн сургаалыг бидэнд үлдээсэн маань цэцэрч байна. За анхаарал тавьсан та бүхэн баярлалаа. Би нэг бодоод явдаг нэг санаавал өгөхтэй зэрэг монголчуудын түүхийн 1911-ээс 21 оны энэ үе бол одоо их сонирхолтой үе. Энэ үед Монгол улс, богдхаант Монгол улс бий болж дэлхийн нийтэд одоо хүлээн зөвшөөрүүлэх гэж хүчин чармайл тавьж байсан ийм цаг үе. Тэгээд энэ үед 1912 оны 11 сарын 3-нд Орос Монголын хоорондын анхны хэлэлцээр гарын үсэг зурсан. Тэр хэлэлцээрийг бэлдэх гэж Оросын дипломат Иван Яковлевич Краставец Монгол улсад 9 сар болж байж манай засгийн түшимдүүдтэй одоо олон янзаар ярьж байж гэрээ хийсэн. Энэ бол яг уу ер нь өнөөгийн энэ өндөрлөгөөс эргээд харахад бол Оросын талд ашигтай л гэрээ. Гэхдээ тэр Иван Краставец гэдэг хүн бол монголчуудын хувь заяаны төлөө үргэлж санаа тавьж явсан хүн. 1933 онд Парист таалалд өгсөлдөө 17 оны хувьсгалаас одоо дөрвөж яваад тэгтээ одоо монголчуудын талаар үргэлж сургалж юу болж ивэл яаж ивэл энд нь одоо талархдаг болов монголчууд Иван Краставецд хөшөө босгосон. Эрдэнэгийн өмнө одоо хөшөө бий. Бид нэгэнт Орос хүнд хөшөө босгож болсон юм чинь бид Монгол хүнд хөшөө босгох ёстой гэж би хувьдаа бодож явдгийг. Тэгээд одоо бас хөшөө босгуулах юм хүн бол Монгол улсын анхны одоо ерөнхий сайд гэж хэлж болох бах. Дотоод хэргийн сайд Гомбын Цэрэн Жимэд. Энэ хүн бол Монгол улсын одоо эрхчлөө тусгаар тогтнолын төлөө
үнэн сэтгэлээсээ тэмцсэн ийм хүн. Иван Крастовицын бичсэн номон дотор манай Монголын төшмөдүүдээс хамгийн одоо ярилцахад хүн бол Цэрэнчимэд байсан гэж ингэж бичсэн байдаг. Яагаад гэвэл зэрэг мань хүний тавьж байгаа санаа бол цаанаа одоо их даацтай. Эсэргүүцэхэд их төвөгтэй. Ийм саналыг тавьж энэ одоо хэлэлцээрийг наашлуулахад хэлэлцээрийг бий болгоход Монголд бас зарим талын ашигтай болоход бол энэ Цэрэнчимд дотоод хэргийн сайд анхны ерөнхий сайдын энэ одоо зүтгэлөвл их орсон байхаа гэж ингэж боддог. Тийм учраас монголчууд бол бас одоо Цэрэнчимдэд хөшөө босгоход бол ер нь одоо болохгүй зөвлгүй юм шиг ингэж санагддаг. Өнөөдрийн одоо бас хуралдаас протокол бичигдэж байгаа үе. Энд бас би ороосоо гэсэн санаанаас энэ бол миний хувийн санал л да. Тийм учраас манай судлаачид энэ хүмүүс бол юу гэж бодож явдгийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр ингэж бодож явдаг юм а гэдгийг хэлье гэж бодсон юм а. За ингээд бид дараагийн асуудал руу оръё. Бид бол строг регламентаар явж байгаа. Цагтай байгаа. Одоо дараагийн одоо энэ тавих илтгэл бол үндсэндээ 15 минутын хугацаатай 20 дугаар зууны Монголын геополитикийн орчин, морины нүүдэл гэсэн энэ сэдвээр ерөнхийлөгчийн зөвлөх Чулуун Бэлэг 15 минутын бэлтгэл тавина. Юуны өмнө хэлэхэд энэ миний ажил эрхэлж байгаа ажилтай явж хамаагүй хувь судлаачийн байр суурь байгаа шүү гэдэг хэлье. Сүүлийн 300 жилийн турш нийт монголчуудын түүхийг эрхчлөөний төлөөх тэмцэл хэмээн тодтогч болно. Үүнээс 20 дугаар зууны монголчуудын түүх бол бүтшгүй бүтээхийн төлөө, шудраг бусыг шудрагвайлахын төлөө, өөрийн орших ёстой орон зай хүлээн зөвшөөрлөхийн төлөө хүч тэнцвэргүй харилцаанд ялсаар ирсэн тусгаар тогтнолын түүх юм а. Олон улсын харилцаанд өргөн хэрэглэдэг агуу их шатрын хөлөг гэсэн дүрслэл бий. Чухам энэ агуу их шатрын хөлөг дээрх Монголын сүүлийн 100 жилийн нүүдлийг харахад морины нүүдэл байсан гэж би хувьдаа харддаг. Шатарт ганцхан морь давж нүүдэг, хөндлөн иддэг. Өөрөөр хэлбэл стандарт бус илүү онцгой бодлого шаарддаг бод юм а. 20 дугаар зууны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэлж гисэн хоёр их хөрш гүрнээсээ цааш халж харьцаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх тэмцэл байсан юм. 20 дугаар зууны Монголын тусгаар тогтнол Батлан хамгаалах бодлогын онцгой үе бол дэлхийн 2 дугаар дайны дараах үе. Чухмын энэ үеийн Монголын гадаад бодлого геополитикийн орчин судлах илүү их хэрэгцээ сүүлийн үеийн их гүрнүүдийн харилцаа, либерализмын давалгаа буцаж үндэсний үзэлд иргэн сэргэж байгаа. Нүүбийн бодит хүч багасж үл тааварлах орчин руу орж байгаа энэ үед чухал юм а. Учир нь чухам зүүн хойд Азад байсан Хүйтэн дайны хэлбэртэй харилцаа өнөө хүртэл хадгалагдсаар байна. Азад явуулах бүгд найрамд Монгол ард улсын гадаад бодлого зүүн хойд Азийн бүс нутагт температур түлхүү явагдаж байгааг түүний газар зүүн байршил, геостратегийн ашил бүгд орно дүгнэж болно. Геополитикийн онолын томоохон төлөөлөгч Спикмен хэн Римлидэд дамгаалж чадна тэр дэлхийн хувь зайг атгах хэмээн онолцсон. Харин Япончууд Хятадыг эзлэх аваас юуны өмнө Манжуур Монголыг эзлэх хэрэгтэй, дэлхийг эзлэхээс юуны өмнө Хятадыг эзлэх хэрэгтэй гэсэн төдийгүй Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого. Их газрын бодлого Манжуур Монголын төмөр зам гэсэн дид гарчгууд бүхий меморандум гаргаж байлаа. Эдгээр үзэл баримтлуудын дагуу дэлхийн 2 дугаар дайны Японы түрэмгийлэл, дайны дараах Америк нэгдсэн улсын зүүн хойд Азад цөмийн зэвсэг бүхий баазаа байрлуулсан зүйл холбоот улс болон бүгд найрамд хэд ард улсын идэвхтэй хатгалгаар хойд Солонгос байгуулагдсан юм а. Өөрөөр хэлбэл геостратегийн барьцлаас үүдээд энэ бүс нутгийн сүүлийн 100 жилийн түүхэн их гүрнүүдийн геополитикийн хайчин бодлогод өртөж өөр хоорондоо мөчөөрхөлдөн иржээ. 20 дугаар зууны дунд үеийн Монголын гадаад бодлого дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон хоёр төлөлт хөрсөн дээр боловсрсон төдийгүй геополитикийн утгаараа бүгд найрамд Монголд орд улс өөрөө ч Хүйтэн дайны бүтээгдэхүүн болон мэндэлж нation state хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм а. Юуны өмнө тухайн үеийн эрх баригчид 1945 онд Японд дайн зарлахтаа баримталж байсан нэгдсэн Монгол улсыг байгуулах тухай үлдээсээ илтэд татгалзаж Яалтын гэрээр их гүрнүүдийн тохиролцсон гадаад Монголын статус ковгийн хүрээнд дээ юурэ нүүбийн гишүүн тусгаар улс байхыг зорьсон байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний эрхчлөөний хувьсгалын гол үзэл санаа болж ирсэн Монгол тургатан мөгдөр нэгэн улс гэрт багтах буюу Монголын нутгийг цагаан хэмээр тогтоож нэгтгэх стратеги орхиж олон улсын харилцааны шинэ нөхцөлд олдож буй боломжийг тохируулан өөрийн тусгаар тогтныг хүлээн зөвшөөрөхөд чиглэл болсон байдаг. Юуны өмнө Сталин гадаад Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр төдийгүй хөрш хятадуудаар хүлээн зөвшөөрлөх замаар бүгд найрамд Монгол ард улс хэмээх бүүбрийн үүрэгтэй нэгэн шинэ Монгол улсыг амжилттай байгуулад байсан юм.
жолоодогчийн төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв зүүд холбоо тусаас Хятадаар дамжин Латин Америк хүрэх тухай түүний хувьсгалын арматизм үнэнх хэрэг дээрээ дараагийн дэлхийн 3 дугаар дайны тухай мөн өөрийн гол өрсөлдөгч Америк нэгдсэн улсыг унгах алсын эсрэгтэй бүхий агуу төлөвлөгөө байв. Дэлхийн 3 дугаар дан эхлэхэд өөрийн улсын аюулгүй байдлаа бүбэр бүсүүдээр халахлах зорилтын хүрээнд монголчуудын тусгаар тогтлын төлөө шаргуу тэмцжээ. Сталин 1939 онд Монголын нутаг дэвсгэрээр Япончуудтай нүдэлсэн шигэ Америкчуудтай мөн байлна гэж тооцсон байсан юм. Тийм ч учраас гадаад Монголын статус квоны талаар дундад эрх улсын төлөөлөгчтэй уулзахдаа стратегийн үднэс авч үзэхэд аль нэг цэрэгцэн их хүрэн гадаад Монголоос зүүд холбоот улсыг довтолж Сибирийн төмөр замыг тасдах юм бол зүүд холбоот улс өнгөрхөн тэр хэмээн хэлээд Япон Хятад аль нь Монголыг эзлэх хүчгүй учраас эл санаагаа Америк нэгдсэн улстай холбон тайлбарласан байдаг. Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы Кантуны арийн бут цохих нэрийн дор Америкаас өрсөн Хятадаар дамжин Азад аль болох гүн нэвтэрч тэнд аль болох олон бүпэр социалист бүгд найрамд улсуудыг байгуулах хэрэгтэй гэж үзсэн юм. Яг энэ зорилгын хүрээнд дахин нэг шинэ армаа Монгол байгуулахыг тэр хүсэж исэн. 1945 оны 8 дугаар сарын эхээр Маршал Чойвелсон Кремльд Сталин дуудаж уулзсан. Уулзалтанд Сталин санамсаргүй маягаар гадаад болон дотоод Монголын удирдагч болох Чойвелсонгийн төлөө хундаг өргөсөн Японы чөлөөлөгтэй зүүд холбоот улс Нарман Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг Чойвелсон төрүүлсэн учраас тэрээр эх орондоо буцаж ирээд Монгол овогт нэгэн гэр ус оршин суухыг хүсэж ирснийг үндэслэж хэмээн Японд дайн зарласан байдаг. Сталин Хятадтай гадаад Монголын тусгаар тогтлын талаар уулзахдаа монголчууд гадаад дотоод Монголыг нэгтгэхийг маш хүсэж байгаа юм хэмээн сүрдүүлсэн зэрэгээс үзэхэд түүнд Хятадтай хил амаа олдохгүй Америкт алдсан тохиолдолд нэгдсэн Монгол улсыг байгуулах замаар Америкууд эсрэг тулах төлөвлөгөө байжээ гэж харж болно. Ийхүү монголчуудын хэлийг нэг дахин дүүгээ нэгтгэж хуучин түүх газар нутгаа эргүүлэн авч Нармай Монгол байгуулагдах бодит болцоо бүрдсэн байсан юм а. Гэвч дараагийн хэрэг явдлаар Хятад Америкчууд нэвтрээгүй өрүүл бором иргэний данд Хятадын коммунист нам ялж 600 сая хүнийг удирдах хэрэг болж авснаар Азад социализмын алтан үе ирлээ. Одоо Сталин армаа монголчууд хэрэггүй учраас нэгд хүсэлтэй өөрөө Монголд ноёдыг Улаанбаатар дүрэн авчиж буудаж үдэл санааны удирдагч хой болсон Москвад эмчилж цааш харуулсан юм. Түүнд монголчууд бүгд найрамдах Монгол ард улс буюу гадаад Монголын хэмжээнд тусгаар тогтох хуучин төсөл нь ашигтай болсон юм а. Харин дэлхийн хувьсгалын төдөө Америкчуудад тэмцэх агуу үргийг Сталин коммунист хятадуудад өрүүлж ирээдүйн дэлхийн хувьсгалын төв Хятад болно. Ахан дүүгээ залгамжилна хэмээн хэлсэн байдаг. Түүний бодит илрэл болж шинэ дайн Монголын нутагт биш Солонгосын хойг, Вьетнам, Зүүн Азийн улсуудаар газар нутаг дээр дэгдсэн байдаг. 20 дугаар зууны зүүн хойд Азийн бүс нутагт үлдээсэн өөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энэ тухай маш их судлаач бас дурдсан байдаг. Өнөө болт маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл нэн сонир гарч ирнэ. Хоккодо болон Курилийн арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгисдэх жижиг арлууд эцэст нь Тайваны арлыг дайруулан хагас дугуй хэлбэрийг гарган зурж болно. Энэ хагас дугуй сүүлийн 100 гаруй жилийн турш их гүрүүд нөлөөгөө тогтоох гэж тэмцэлдэж ирсэн бөгөөд өнөөдөр улам бүрч итгэвчж байна. Хагас дугуйд хэн ноёрхон тэр Римлэндэд ноёрох боломжтой. Энэ бол Римлэндийг байнга хянаж байх төдийгүй түүнийг тойруулан бүслүүр юм а. Тиймээс Римлэндийн бүслүүрч гэж нэрлэж болно. Харин тухайн үед Евразийн их газар буюу Хертланд нөлөөгөө тогтоосон зүйл холбоот ус гаднах хавирган сар буюу далайн арлуудад нөлөөгөө тогтоосон Америк нэгдсэн улсын хооронд Римлэнд нөлөөгөө тогтоох нөлөөг тэмцэл энд эд өрнж байлаа. Бүгд найрамдах Монгол ард улсын хувьд ардын ардсан их лагерт хүргэл өрөндөлтөй их газараас тулахад дотоод түшиж газар байх. Тэнд Римлэндийг алдсан тохиолдолд их газрын бүүпрүүл чуурах гэсэн Гёбель эдхийн түүхэн үүрэг 20 дугаар зууны турш байсан юм а. Миний илтгэл бол үндсэндээ товчхон. Сүүлд нь зөвлөмж гарах учраас илтгэлтэй холбоотойгоор 3 санал хэлье гэж. Зүүн хойд Аз бол одоо болтол Хүйтэн дайны харилцаа хэвээр байгаа. Газар нутгийн маргаа ихтэй, эдийн засгийн бүсчилсэн нарийн бүс бий болоогүй. Хүйтэн дайны хэлбэртэй байгаа. Тэрэн дотроо зүүн хойд Аз дотроо Монгол, Хятад, Орос гэсэн нation state төрийн тогтолцоо одоо болтол эвдэгдээгүй хэвээр байгаа. Энэ тохиолдолд бол энэ зүүн хойд Азад байгаа, Римлэндэд байгаа энэ хагас дугуйд хэлбэрж байгаа үйл явдал бол цаашд үргэлжилнэ гэж харж байна. Хоёрдугаарт нь Римлэндийн хагас дугуй хэлбэр гэж харж байгаа. Ялангуяа Тайваны хоолойд дэлхийн аль их гүрэн цаашид нөлөөгөө тогтоох вэ? Хин тогтоон барьж одоо засгалж явах гэдгээс хамаарат цаашдын манайгийн 100 жилийн түүхэн үйл явдал манай тусгаар тогтлын хувь заяа шийдэгдэнэ гэдэг нь бол илүү тодорхой харагдаж байгаа маа. Тайваны асуудал хэрхэн шийдэгдгээс л бидний хувь заяа бол дараагийн 100 жил шийдэгдэнэ гэсэн саналтай байна.
За хамгийн сүүлд нь саналаа хэлэхэд бол үндэсний эрхчлөө тусгаар төвлөрсөн сэргээн манд бас 105 жилийн ойн хүрээнд бол энэ хурлыг зохион байгуулж байгаа бүх хүмүүст бас баярлж байна. Одоо бол сая Америк Трамп сонгогдож байна. Либерализм бол үндсэндээ бол давлгаа бол буцаж байна. Улс үндэстнүүд бол илүү үндэсний үзэлтээр суурилсан, илүү nation state буюу хувийн яг өөрийн улсын төр улсынхаа бүтцээр тодорхойлсон тийм бүтц рүү бол цаашид явж байна. Ийм тохиолдолд бол зүүн хойд Аз бүхэлдээ өөрчлөгдөг тохиолдолд бид нар бол илүү морины нүүдэл бол цаашдаа илүү хэрэгтэй. Бид цаашаа харцахын тулд илүү хүндрэлтэй учрна. Илүү бид нар Шанхайн эвсэл рүү илүү одоо бүс нутгийн хэмжээний бүтц рүү шахагдана. Энэ шахагдлаас гарч дэлхийдээ харьцахын тулд биднэрт бол цоош нь бол тийм сорилтын үе ирж байна гэж харж байна. За та бүхэнд бүтэнд баярлалаа. Цаг ажгийн үүднээс илтгэлэн хийхэн товчлоод уншчихъя. Монгол угсаатан одоогоос 8000 жилийн тэртээ бүрэлдэж 2000 гаруй жилийн тэртээ Монгол угсаатны анхны төр улсаа байгуулж тусгаар төгөлөхийн төлөө тэмцэж улс орноо батлан хамгаалах бодлогыг тухайн цаг үедээ тохируулан барьж чадаж байсны үр дүн нь өнөөгийн Монголын тусгаар тогтол юм а. Цаг үе түүхийн урт удаан хугацаанд тусгаар тогтлын асуудал түүнтэй холбогдож улс орноо батлан хамгаалах бодлого ховсон өөрчлөгчдөр байх учир тавилантай ажээ. Монгол угсаатны хувьд өөрөөр байсангүй. Хүннүү сүмб, нярам тэргүүтэй эртний Монгол улсуудын хувьд цэрэг дипломатын гарах хослууд нь тэмцэж газар нутаг төр улсын хаан талаар төр улсын тусгаар тогтлон хамгаалж байжээ. Түүний тод жишээ нь Хүннүү гүрэн Нанкадын хан улстай байгуулсан гэрээ байлаа. Тэрл гэрээний ачаар өдгөө Монгол угсаатан Түмэн газрын цагаан хэрмээс хойш уудам дэлгэр орон зайд оршин тогсонсоор байгаа билээ. Аливаа улс үнтэн мандал бурлын замыг туулж ирснээс Монгол угсаатан ч гадуур байсангүй ажээ. Нийтийн тооллын 550-аад оноос Түрэг, Уйгар, Киргиз, Кедан нарт шахагдан төрөгдөж байсан ч монголчууд газар нутаг гал голомтон зөвсөн зүйлийн аргаар захин хамгаалж хагас мянган жилийг дэвтрэрлэн туулж 1125 оноос хамаг Монгол улсаа төвхнүүлж 1206 онд Монголын эзэнт гүрнийхэн суурийг тавьж дэлхийн түүхийн давтнаа бос ирсэн. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсууд Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсууд эхэндээ дипломат бодлого, найрсаг харилцаа, худалдааг хөгжүүлэх замаар тусгаар нөхцөлөө бэхжүүлэхийг зорьсон боловч батлан хамгаалах бодлого нь аливаа дайсныг зэвсгийн хүчээр дарж нутаг усаан чөлөх замаар Монгол угсаатан авран хамгаалах үйл ажиллагаанд арга буюу шилжсэнийг түүхэн баримт нотолдог. Гэвч эзэнт гүрэн өвөр хоорондоо тэрсэлдэн дайтаж олон шашинд орж харьжин уусч тусгаар тогтол аюулгүй байдлаа хамгаалах нэгдсэн бодлого алдагдсан зэрэг олон шалтгааны улмаас задран бутарч улмаар Монголд улс төрийн бутралд нүүрлэж 17 дугаар зуунд манжин эрхлээд орсон. Тиймээс 1640-од оноос 1946 он хүртэл Монголын тусгаар тогтлын төлөө тэмцэл хэд хэдэн үе шат хамжин өрнөжээ. Манжин аюул нүүрлсэн үед Монгол хаан ноёд батлан хамгаалах бодлогоо эргэн харж шарын шашин улмаар дэлгэрүүлэх замаар монголчуудын оюун санаа нэгдлийг буулгах, өөрсдийн харилцаа, эвийн нэгдлийг баттгах бодлого баримтлах болжээ. Үүний баталгаа нь 1639 онд өндөр гигэн зан надрыг халах Монголын ширээнд Монголын шашины тэргүүнээр өргөмжилсөн. 1640 онд Тарвагтайд халах ойрдын чуулган болж 44-2-ын их цаазыг баталсан явдал юм а. Гэвч энэ бодлогыг тухайн үеийн хан ноёдын залгамжлагчид хэрэгжүүлж чадаагүй уршгаар 1636 онд Өвөр Монгол, 91 онд Халах Монгол, за дагаар орж 1755 онд Зүүн Корейн хаант улсыг Манжин цэрэг төрөмгийлэн эзэслэр Монгол даяаран Манжин эрхлээд орж 275 жилийн турш монголчуудын тусгаар тогтнолын үзэл санаа хөнжилдөө уншсаар 20 дугаар зуунтай золгожээ. 20 дугаар зууны зуун эхлэхэд дэлхийн ертөнц Аз төвийн улс төрийн амьдралд их өөрчлөлт гарч их Монгол улс
манж гэдгийн ноёрлоос гарах улс төрийн нөхцөл бололцоог ашиглан богд жавзамд тэргүүтээ төрийн зүтгэлтнүүд олноо өргөсөн Монгол улсаа дэлхийн тэргүүлэх улс орнуудад тунхаглан зарлаж байсан тэр өдрийг бид тэмдэглэж байна. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Юба Петербургт илгээсэн 1912 оны 1-р сарын мэдээндээ хэрвээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болвол түүхнээ хамгийн аимшиггүй ухаантайч энэ тухай бодохыг зөрөхлээгүй зүйлийг хэрэгжүүлэгч богдгийгэний зоригтой шийдвэртэй санаачлагыг талархалтайгаар тэмдэглэх болно хэмээн тэмдэглэж байсныг өнөөдөр дурсахад таатай байна. Энэ үед дэвшсэн батлан хамгаалах бодлого нь тун өвөрмөц байлаа. 1912 онд Монгол улсыг байгуулсан учрыг Франц, Бельги, Голланд, Орос зэрэг 8 улсын гадаад хэргийн явдлын яамна илгээсэн бичигт Монгол улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ёс журмыг алдахгүйгээр сахих гэж тусгаар ногтол батлан хамгаалах болгон тодорхойлж байжээ. Тодруулж хэлбэл Ар Монголын дайснаас тээвэрлэж улмаар Өвөр Монголын хятадын дарангуулаас чөлөөж нэгдсэн Монгол улсаа сэргээн байгуулах оршин гэж томьёолж байсан боловч гадаад дотоод олон шалтгааны улмаас хэрэгжээгүйг та бүхэн мэдж байгаа. 1912 оны өвөл Манлайвын дамжин сүрэнгээс богтаанд өргөсөн бичигт идүүгээ гадаадын олон улсуудын хууль дор аливаа улсад хүн, эргэн, доорд, баян ядууг ядахгүй цөм цэрэг дагнах албан буй гэсэн нь цэрэг иргэнгүй бүх ард түмний шармаалтаар тусгаар нөхнөлөн хамгаалах тухай өнөөгийн Монголын үндсэн хууль болон батлан хамгаалах бодлогод уламжлагдсан хувьчлагдж байна. Энэ бол харин бус Монгол хөрсөндөө буусан бодлого мөн юм а. 1921-с 22 оны үед Янжинсбаатар тэгш журамд баян хөвчрхэг улс болох гэсэн бодлого барьж байсан Монгол улсын хөгжил дэвшлийг батлан хамгаалах бодлоготой хэрхэн уялдуулан хэрэгжүүлэх арга замыг зааж байжээ. Түүнчлэн иймээс Монгол улсын батлан хамгаалах бодлого нь зөвлөлтийг түвшиглэж түүний дээвэр тусгаар ногтлон хамгаалж олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл болж хувирчээ. Гадаад явдлын сайд Маршал Дэмэд 1934 онд гаргасан тушаалдаа бүгд найрамд Монгол улс зөвхөн өөрийн тусгаар тогтсон байдлын төлөө тэмцэж бүхий тул гадаадын ямар ч боловсон бүдүүлэг усад хэрхэвч халдаж довтлохгүй дээр хэрв дайсан этгээдээс манай тусгаар тогтсон эрхчлөөнд халдаж ирвэл түүний бүхий л хүч чадлаар зохиж тэмцэх нь манай тусгаар тогтнол хэмээх үгийн гол үндсэн тайлбар болно хэмээн тусгаар тогтнол батлан хамгаалах бодлогын мөн чанарыг тодорхойлж байжээ. Ийм бодлого зөв байсны ачаар халахын гол чөлөөлөх танд зөвлөлтийн дайчидтай Монгол Ардын хувьсгал зэрэг мөр зэрэгцэн тулдаж ялалт байгуулснаар 1944 онд Монголын тусгаар тогтнол олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Дайны дараа хоёр хөрштэй найрсаг харьцаа тогтсон Монгол улсын тусгаар нөхдөйн болоод батлан хамгаалах бодлогод өөрчлөлт оруулах нөхцөл бүрдүүлснээр хэдийн цэргийн татан болгож Монгол Ардын хувьсгал цэргийг асар их хэмжээгээр цомгтгон цэргийн техник ресурс боловсон хүчнийг эх орны улс төрийн аж ахуй соёлын хөгжлийн үйлсэд татсан билээ. Энэ нь эх орны хөгжилд дөрвтэй хөв нэмэр уурсан эерэг ач тусдаач гэлээ 10 хэдхэн жилийн дараа 1960-аад оноос армийг өргөдгөн зохион байгуулах болоход цэргийн байгуулалтан сулжаасан энэ ажил маш их хүндрэл учруулсан сөрөг үр дагавартай байлаа. Бид Монголын тусгаар тогтол батлан хамгаалах бодлогын хувь заяаны түүхийг ийхүү нуршин өгүүлсэн нь тухайн үеийн өөрийн орны болон олон улсын нөхцөл байдлаас батлан хамгаалах бодлого өөрчлөгдөн шинжлэгдэж байдаг. Батлан хамгаалах бодлогын буруу зөвөөс улс орны тусгаар нөхцөлийн хувь заяас шууд хамаарч байдгийг харуулах зорилгод оршиж байгааг илтгэе. Бид тусгаар нөхцөлөө тогтлон олсон сургамжийнхаа зэрэгцээгээр алдаж байсан сургамжаач ямагт санаж явах ёстой байхаа. За
тайлбар тоож бичгээс үзвэл өнөөгийн нийгмийн шинжлэх ухаанд тусгаар тогтнол гэдгийг өөрийн нутаг дэвсгэр бүрэн эрхэн хэрэгжүүлэх, өөрийн засаглалаа тогтоох болон дотоодын хууль тогтоомжоо бусад улсаас хамааралгүйгээр хэрэглэх төрийн онцгой эрхийн олон улсын эрх зүйн ерөнхий зарчим гэж томьёолжээ. Энэ бол төр эрхийн онол эрх зүйн үүднээс өгсөн тодорхойлт юм. Амьдрал дээр тусгаар тогтнол юунаас эхлэх вэ гэвэл юуны өмнө газар нутаг эх орны дархан хилээс эхэлнэ. Тийм ч учраас модын шанью газар бол улсын үндэслэгээс сургасан. Миний нутгийн газар шорооноос бурхан гүйсэнж бүү гэж галдан мөшг сургасан гэдгээ. Өнөөдөр дэлхийд даяар газрын болон эдийн засгийн дайн явж байна гэхэд хэлцэхгүй баха. Монголын газар шороо уул уурхайтай холбогдсон аль нь үнэн, аль нь үл мэдэгдэх мэдээлэл, суурхал, ард түмнийг түгшээж байна. Үүний үнэн худлыг шүүж сэгцлэх нь Монголын эдийн засгийн тусгаар тогтнолынч батлан хамгаалах багц хуулийн хуулийнч амин чухал шаардлага мөн. Албаны хүмүүсийн амнаас сонсоход батламжтай хүлээж байгаа хэдийн тухай хууль Монголын хэдийн дургас 100 км байсныг 15 км болгон орж ирж байгаа сурагтай. Энэ худал бол үнэ уучлаарай. Хэрвээ үнэн бол уул уурхайн ажил хэдийн дургас 15 км очихно гэж төгсөж байна. Тэнд хэн очиж ажиллах бол гэж эргэлзэж байна. 1970-ад онд хоёр солонгосын харилцаа гүн көвтрөх үеэр хойд солонгос нь хэдийн зурвсын доогуур 200 м гүн туннелийг духаж дайн болгоод өмнөд солонгосын ард сэргэн гарахыг зорж байжээ. Нэг туннел нь нэг цагт мотоводлогын 1200 зэрэг гарах болцоотой. Тэр туннелд орж ирсэн хүний хувьд би 15 км гэдэг сургийг дуулахад сэтгэл төгсөж байгаамаа. Тусгаар нөхдөлийн баталгаа нь амгалан төрийн тогтолцоо ард түмний эв нэгнээс эхэлнэ. Монголчууд төрийн нэгдмийн тогтолцоо эв нэгдлэн алдснаас тусгаар тогтнолоо алдаж байсныг дээр өгүүлсэн. Өнөөдөр ард түмний маань дунд нам малгайтай төрийн тогтолцоо тогтож намууд ард түмэн оюуны чадвар ухаан талцуулан хувааж эв нэгдлийг алдагдуулж байна гэж хэлцэх боллоо. Монголын тусгаар нөхдөлийн баталгаа дархлааны нэг нь монгол хэл соёл мөн. Гэтэл Улаанбаатар гудамжаар явж байхад хаанхын ямар хотод явж байна гэж зүүдэлж байна уу гэж өөрсдөө асуумаар боллоо. Тусгаар тогтнол гэдэг нь эрхчлөө юм аа. Нүдэрдэн муудам талынхаа ингээр хөлгийн дуран жигүүртэн мэд нисж яваа монголчууд эрхчлөө тусгаар тогтнолын гүн мэдрэмжтэй ардман. Гэтэл эрхчлөөг танхаарал гэж ухаарах нь их болж гэх мэтээр эх орны тусгаар тогтнолын төлөө монголчууд бидний бодох зүйл бишгүй болсныг дурдан өнгөрөё. За дүгнж болгоод дөрвөн зүйл хэлье. Тусгаар тогтнол батлан хамгаалах бодог хоёр салшгүй холбоотой цаг үе нөхцөл байдлаа даган өөрчлөгдөн шинжлэглэж байдгийг би дээр чадан ядан нотлохыг бодлоо. Хоёрдугаар батлан хамгаалахын багц хуулийг дагалдан гарах хуулиудыг батлуулж авахар холбогдох албаны хүмүүс хичээнгүйлэн зүтгэж байгаад итгэж байна. Тэр цагт өнөөгийн Монголын батлан хамгаалах бодлого хэрэгжлийн хөрсөн дээр бууж мөрдөгдөх болно. 3. Батлан хамгаалах бодлого бол хэдэн мөрөдтэй хүн ажил биш. Монгол улсынхаа тусгаар нөхдөлийн төлөө зүрхэн зохилдог эх оронч иргэн бүрийн хийх ажил мөнийг ард түмэндээ өргөнөөр сурталчлах хэрэгтэй байна. Энэ үгийг би хэлж байгаа юм биш ээ. Энэ одоо алдарч яруу найрагч бүрдэржин үг гэдгийг та нар мэдж байгаа. Би зүгээр энд юу тодтох гээд байна гэхээр иргэн бүхний гараар энэ тусгаарлагч бичсэн юм а гэж одоо энийг л бид төгсгөлдөө энэ хэлснийг л би амтч зохон тэмдэглээд байгаа юм. За эцэст нь Монгол улсын ерөнхий сайд асан амар агсны хэлсэн Монгол хэмээх улс орон хэдий чинээ урт удаан оршин тогтнож байх эсэх явдлыг нэгэн тийш болгон тогтоож өгөх нь эрхгүй одоо үеийн бидний монгол хүмүүсийн үүрэгт зайлшгүй тулгарсан их хэрэг явдал мөн тул монгол хүн бүхний өдгөө ас хитийн санаж хичээвээс зохих чухал явдал нь үнэхээр мөн хэмээн хойч үедэн
үлдээсэн гэрээслэр илтгэлээ төгсөё. Анхаарал тавьсанд баярлалаа. Батлан хамгаалах гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм? Энэ зүгээр л орчуулсан үг шүү дээ. Их л гоё болох гэсэн үг. Абороно гэдэг үгийг л манайх бүр батлан хамгаалах болгоол ингээл ийм болгосон. За ингээд батланаа хамгаална гэдэг нь юу вэ гэд ингээд ухаад бодох юм бол сонин ойлголт гарч ирэхээр ийм юм байгаа юм аа. Цэргийн яамч гэж хэлсэн ядгийн ер нь одоо цэргийнхээ юмнуудаар явхад бид ер нь яагаад болдгоо юм цэргийн их сургууль гэж биж байсан шүү дээ. Төрийн цэргийн бодлого гэдээ явж байхад бол тэр батлан хамгаалах бодлого гэхээр тийм болчдөг гэж тайлбарууд хэлж л байна лээ л дээ. Өргөсөж байгаа янз бүрийн юмнууд ярьж л байна лээ. Гэхдээ энэ дотор ч уламжил маань явж байгаа шүү гэдгийг одоо би л хувьдаа ингэж боддог юм аа. За хоёрдугаарт манай зөвсгтөвчний бүрэлдэхүүнийг өнөөдөр ингээд хуульчлаад өгсөө. Зөвсгтөвчин гэдэг бол үндсэндээ одоо тэгээд манай өнөөдрийн энэ хуурай замын ерөнхий зориултын цэрэг, хөлийн цэрэг, дотоодын цэрэг энэ онцгой байдлын газар арах юм шиг байна. Тэгээ ингээд хуульчлаа тавьдлаа өнөөдөр дотоодын цэрэг гэдэг маань хаана байгаа вэ байхгүй л байгаа шүү дээ. Ийм юм байна. За энэ онцгой байдлын алба байна. Иргэний хамгаалтын алба гэдэг батлан хамгаалах яамны харьяанд олон жил болсоо. Дарж дарга сууж байна. Батлан хамгаалах яамнаас салгах гэсэн одоо ганцхан одоо гол зорилт, ганцхан гол юм байгаа гэсэн тэрний үгтэй зэрэг цэргийн одоо игнэнд байхтай зэрэг гадны тусламж ирдэгвэ. Эннээсээ болоод одоо онцгой байдлын алба тусдаа болоод биеэ дагаад агентлаг болоод өнөөдрийн төвшөнд төрсөн. Би энэ үнийг бол буруу гэж хэлэхгүй байгаа юм. А гэтэл яагаад өнөөдөр эргээд одоо зөвсгтөвчний бүрэлдэхүүнд орчих болчихвоо. Тийм хэмжээний одоо гадны туслан дэмжлэгийг аваад одоо ханчлаа гэж ойлгож байгаа мó. Эргээд одоо зөвсгтөвчний бүрэлдэхүүнд орчхоор чинь туслал дэмждэг тэр юм нь одоо болчих юм биш үү гэдэг санааг би бас энэ боломжийг ашиглаад нөхөр дэргүүлэх боломж олдсон дээр гэдэг шиг хэлжээ гэж бодсон юм аа. Шагдар докторийн санаа зовж байгаа тэр юмд бүгдээрээ одоо хүмүүс санаа зовж байгаа. Хөлийн зурвсыг хэл рүүгээ шахна гэдэг бол их буруу. Энэ юугаар ямар шахалтаар ингэж байгааг ч би ойлгож байна. Тэр рүү уулуурхан одоо группүүдийг оруулах л ийм сонирхол байгаа. Тийм л юмтай хүмүүс л тэр рүү одоо шахаж байгаа. 100 км-ээс одоо дотгошуулгоо 15 байхад болно гэж. Энэ юуроос болохгүй л асуудал. Монгол улс тусгаар тогтсон бай, эрхчлөөтийн байдлын үргэлж хадгалж бай. Энэ бодлого хэрэгжижил байх тохиолдолд бол хэлий бол найдвартай байх ёстой. Хөлийн зурвас бол тодорхой газар байх ёстой. Бид одоо ашигт малтмалын одоо орд ашиглах нь битий хэл малчин айлуудаа одоо нүүлгэж сууршуулахтаа одоо бүр хөлийн цэргээс засгийн газараас өвшөөрөл гарч иж одоо өвлжиж хаварж иж ингэж ашигладаг шүү дээ. Бэлчээрэн хүртэл ингэж ашиглаж байхад газрын дорх эрдэс баялган ашиглахын тулд за тэр бол одоо мэдээж хэрэг лиценз эзэмсэн тодорхой хүмүүсийн энэ түлхэлгээр явуулж байгаа болов уу гэж бодож байна. Энд манай одоо улсын их хурл автаж ийм шийдвэр гаргахгүй байхаа гэж ингэж би хувьдаа их найдаж байгаа.